За сайн байцгаана уу, та бүхэнд орой минь хүргэе. Итгэл ажил конференц эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ та бүхэн дэлгэцийнхээ өмнө тухлан сууж итгэгчтэй хүлээн авч идэвхтэйгээр хамтран оролцоорсай гэж урьж байна. Тэгээд конференцийг эхлэхээс өмнө та бүхэнтэй зохион байгуулж байгаа Faith and Work үйлчлэлийн талаар товчхон танилцуулахыг хүсэж байна. Тэгээ энэхүү үйлчлэл маань олон улсдаа ч гэсэн адилхан нэрээрээ явагддаг Faith and Work гэж хөдөлгөөний Монгол дахь нэг хэсэг гэж ойлгож байна. Тэгээд энэхүү үйлчлэлийн зорилго нь Христ итгэгчдийг нийгэмдэх ажил амьдралынхаа талбаруудад өөрсдийн итгэл үнэмшлийг чандлан сахих, үнэт зүйлсээ хамгаалах, түнчлэн өөрсдийн итгэл үнэмшлээ чөлөөтэй нээлттэйгээр ийм илэрхийлэхийг нь уриалж урамшуулдаг ийм зорилготой үйлчлэл байгаа. Тэгээд өнөөдрийн энэ конференсоор ч гэсэн итгэгч нар маань яг л ийм сэдвүүдийг хамарсан итгэлүүдийг бид нартай хуваалцуулна. Тэгээд өнөөдрийн конференцийг бас Монголын Евангелийн эвсэл болон Монголын пастор ахлагчдын холбооноос бас мөн дэмжин оролцож байгаа. Тэгээд Монголын Евангелийн эвслийн гүйцэтгэх захирал төвшин пастрын мэдчилгээг хамтдаа хүлээн авцгаая. За сайн байцгаана уу та бүхний амар амгалан айлтгая. Тэгээд өнөөдөр болох итгэл ажил конференцэд та бүхнийг нэгтгэхийг хүсэж байна. Бидний хувьд итгэгчдийн хувьд ялангуяа ажил дээрээ, итгэл дээрээ нэг шугамар явахад тэгээд энэ нийгэм бидний гэрэл давс болоход энэ конференц биднийг бас олон зүйл сурах байх гэж найдаж байгаа. Тэгээд энэ конференцаар дамжуулан та бүхэн ажил дээрээ, амьдрал дээрээ нэг шугамд явахыг та бүхнээс бас хүсэж байна. Тэгээд бидний их эзэн та бүхнийг өрөөж энэ сургалтаар дамжуулан та бидний амьдралд бас гэрэл хийгээ болох болтугай. Тэгээд Монголын Евангелийн эвслээс энэ конференцийг бас бид хамтдаа дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд та бүхэнд ажилд чинь, амьдралд чинь Бурхны ивэл өрөөл дүүрэн байхыг хүсэж байна. Тэгээд та бүхэнд тавтаа морилно. Конференцийн маань эхний илтгэгчээр найдар чуулганы тэргүүн пастор, Legacy судалгааны хүрээлэнгийн тэргүүн Амар төвшин пастор маань ажлын чалдаагийн талаар та бүхэндээ хуваалцгалнаа. Юуны төрөнд намайг итгэл ажлын талаарх энэхүү конференцэд урьж ярих боломжийг олгосон Азийн удирдлага хөгжлийн сүлжээ байгууллагын хамт олонд бас захирал Болорход талархснаа илэрхийлье. Өнөөдөр би та бүхэнтэй ажил хөдөлмөрийн талаарх Библийн ойлголт, теологийн талаар хуваалцах болно. Теологи гэхээр зарим хүмүүс их уйтгартай зүйлийн талаар ярих гэж байна гэж бодож магадгүй. Зарим нь бүр энэ сэдв бол надад огт хамаагүй сэдв байна гэж үзэж магадгүй. Харин яг үнэн хэрэг дээрээ теологи нь хүн бүрт хамаатай. Танд бас надад хамаатай их чухал зүйл байна. Та бид тодорхой төрлийн теологи итгэл үнэмшилтэй байдаг. Итгэл үнэмшлийн бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас теологи надад хэрэгтэй хэрэггүй гэж бид үзэж ярихаасаа илүүтэй миний теологи илүү зөв үү, миний теологи илүү дээр үү гэж өөрөөсөө асуух нь илүү ухаалаг хэрэг болно. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй бидний ажил ба үнэт зүйлс гэсэн энэ сэдвээр би ярих болно. Ажлын талаарх энэ сэдвийг хөндөхдөө би ямар ажил сонгох вэ? Өөрийн ажлаа яаж хийх вэ гэдэг талаар биш. Харин яагаад бид ажилдаг вэ? Яагаад Христэд итгэгч хүн өөрийн ажил мэргэжлийг хэрхэн харж үнц нь өгөх вэ гэдэг талаар учир шалтгааны талаар голчилж ярина гэсэн. Миний та бүхэнтэй хуваалцах зүйлс 3 үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт нь ажлын талаарх Библийн ойлголт, үзэл баримтлалыг бид товч байдлаар эхний хэсэгтээ танилцуулна. Хоёрдугаарт бидний ам ажил яагаад алд дэлэм зөрдөг вэ? Өөрөөр хэлбэл үнэт зүйл, үйл хэрэг хоорондын зааг, тэр гажуудал зөрүүний талаар би ярих болно. Гурав дахь хэсэгт хэрхэн бид үнэт зүйлээрээ ажиллах вэ, үнэт зүйлээрээ амьдрах вэ гэдэг талаар би хуваалцна. Өөрөөр хэлбэл үйл хэрэг болдог, ажил хэрэг болдог үнэт зүйлийн талаар ярих болно. За ингээд бүгдээрээ эхнийхээ санаан дээр ярилцгаая. Эхний санаа. Ажлын талаар Библи юу гэж өгүүлдэг вэ?
таны бидний эрхэлдэг ажил мэргэжлийн талаар Библи юу гэж өгүүлдэг вэ? Маш гайхалтай ном болох Библи эхлэхдээ бүтээгч маш их шаргуу ажиллаж хөдөлмөрлж байгаа Бурхныг бидэнд танилцуулдаг. Ажиллаж буй, бүтээж буй Бурхан. Бүтээлүүдээс ангид тусдаа бие даан оршдог эрх мэдэлтэй нэгнийг Библи бидэнд танилцуулдаг. Угаасаа оршин тогтнож байгаа ямар ч бүтээлээс ангид байгаа нэгнийг Библи танилцуулдаг. Энэ бол Библийн хамгийн ихний номонд, хамгийн ихний өгүүлбэрт эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээлээ гэж хэлсэн яг энэ өгүүлбэрээс бид харж байна. Ихэнх итгэл үнэмшил ертөнцийг үзэх үзэлд Бурханыг дүрслэхдээ юу ч хийдэггүй, маш их амарлангүй, магадгүй ажил хийх шаардлагагүй, маш их нирван дүр төрхтэйч гэдэг юм уу? Яг ийм дүр төрхөөр Бурханыг танилцуулдаг. Харин Библи эхлэхдээ маш өөр дүр төрхтэй Бурханыг, маш их ондоо мөн чанартай Бурханыг бидэнд танилцуулж байна. Библийн шинэ гэрээнд грек соёл ертөнцийг үзэх үзлийн нөлөөнд автсан нэгэн хотын чуулганы итгэгчид хандан Илч Паул ингэж загсан байна. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, өөрийн гараар ажиллахыг эрхэмлээрэй гэж хэлсэн. Паул тушаасан гэж хэлсэн. Энэ бол маш хүчтэй үг. Зүгээр хүссэн юм уу? Зүгээр загсан юм уу? Зүгээр танилцуулсан гэж хэлээгүй. Харин Паул тушааж байна гэж хэлсэн. Теслоник хотын чуулганы итгэгчдийн зарим нь ажил хийдэггүй. Бусдын ивэл дэмжлэгт дулдуудж амьдардаг байж. Тийм учраас Илч Паул өөрийн ажилдаа анхаар, өөрийн гараар ажил гэж тушаасан. Өөрийн гараар ажил гэдэг маань яг юу гэсэн утгатай вэ? Энэ бол ажлын ёс зүйн талаар хэлж байгаа. Ажлын ёс зүйн талаар өгүүлж байна. Хүний гараар ажиллаа хийлгээд өөрөө шагналыг нь хүртэх тухай биш. Хүнээр ажиллаа хийлгээд өөрөө нэрийг нь зүүх тухай биш. Харин өөрийн гараар ажиллаж хөдөлмөр гэж Паул тушааж. Тэгвэл бид төвшин амьдрна гэж бичээс өгүүлж байна. Хөлсөө туслуулсны үр дүнд үр жимсийг нь хүртэх өдөр ирнэ гэдгийг бичээс онцлон хэлж байна гэсэн. Христэд итгэгч хүмүүс та бид нийгмийн олон салбарт олон ажлын талбарууд дээр зогсох хэрэгцээ бидний өмнө байна. Бид үүнийг ухаарах ёстой. Орчин цаг үед чуулганы илгээлт, чуулганы хүлээсэн үүрэг даалгавруудад олон шилжилт хөдөлгөөн бий болж байна. Цаг үе, нийгэм, орчны өөрчлөлттэй холбоотойгоор энэ олон шилжилтүүд явагдаж байна. Үүний нэг нь ажлын талбар дах илгээлт гэсэн ойлголт угтгуун байна. Бидний ажлын талбар бол илгээлтийн талбар юмаа гэсэн цоошин ойлголт бий болж байна. Өөрөөр хэлбэл ажил мэргэжил тэнцүү энэ бол үйлчлэл юмаа гэсэн ойлголт хогтхооны талаар. Чуулганы түүхэнд ажил тусдаа, үйлчлэл тусдаа гэсэн яг энэ зааг саяхны хүртэл бидний өмнөх 100 хүртэл яг энэ ойлголт маш томрон байсан. Нэрд сайн мэдээд түгээгч Билли Грэм нэгэнтээ ойрын ирээдүйд Бурхны сайн мэдээний томоохон ажил хийгдэх талбар бол ажлын талбарууд байх болно гэж хэлсэн. Судлаач Жорж Барна хэлэхдээ ирээдүйд сүм чуулганы хамгийн чухал үйлчлэл бол ажлын талбарт хийгдэх болно гэж дүгнэн хэлсэн байна. Мөн шинэ гэрээг судалдаг Библийн багш нар нэгэн сонирхолтой ажиглалтыг хийсэн. Шинэ гэрээнд 130 гаруй удаа олон хөлийн газарт гэсэн хэлцэг тэмдэглэсэн байдаг. Энэ бол ажлын талбаруудын тухай ярьж байна. Энэ бол зах зээлийн газруудын тухай ярьж байна. Есүс Христийн заасан 52 сургаалт зөвлөлийн 45-д нь ажлын талбар, ажлын байрны тухай хам сэдвийн хүрээнд дотор танилцуулагдсан. Өөрөөр хэлбэл ажил мэргэжилтэй холбоотой зөвлөлийг Есүс сургаалдаа маш өргөн түлхүү ашигласан гэсэн. Үйлс номонд тэмдэглэгдсэн 40 тэнгэрлэг ажлуудын 39 нөгөө л олон хөлийн газар буюу ажлын талбарууд дээр өрнж байгааг Библийн бичээчнэр дүрслэн бичсэн. Тэрч байтугай эзэн Есүс 30 нас хүртлээр ажлын талбар дээр буюу олон хөлийн газарт тэр мужааны ажил эрхэлж байсан. Есүс чуулганы суурь болсон 12 дагалдагчийг сонгохдоо тэр мөн л ажлын талбаруудаас олон хөлийн газраас тэднийг сонгосон.
Та бид бүгдээрээ мэднэ. Есүсийн дагалдагч нар ихэнх нь загасчд байсан. Тэднийг загасныхаа торыг цэвэрлж яхад Есүс Христ үйлчлэлд дуудсан байна. Библиэд ажил гэсэн үг 800 гаруй удаа тэмдэглэгдсэн. Ингэхдээ өөр ижил утга санаа бүхий үгстэй хамт яг энэ санаа томруунаар дүрслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл ачаа, ажил, буулга гэх мэт яг адилхан утгатай үгсээр 800 гаруй удаа Библиэд тэмдэглэгдсэн. Энэ бүгдээс харахад бидний ажлын талбар дахь үйлчлэл маань зөвхөн сайн мэдээний хөтөлбөр юм уу? Эсвэл сайн мэдээ тараагдахад ашиглагдах газар төдийхөн ойлголт ерөөсөө биш. Харин энэ бол Бурхны хаанчлалын бодит байдал. Мөн энэ нийгмийн бүх талбар, бүх хүрээг хамарч байгааг бид харж байна. Яагаад итгэгч хүн ажиллах ёстойг? Яагаад итгэгч хүн өөрийн гараар хөдөлмөрлөх ёстойг та одоо харж байна? Энэ нь бидний Бурхны мөн чанар учраас. Мөн Библийн үзэл баримтлалд энэ нэвт шингэсэн учраас тэр юм. Бүгдээрээ хамт цаашаа 2 дахь хэсэг рүү очие. Бидний үнэт зүйл ба үйл хэрэг яагаад зөрдөг вэ? Заримдаа бидний ам бас бидний үйлдэл хоёр яагаад зөрдөг вэ? Энэ гажуудлын талаар би хуваалцах гэж байна. Христ итгэлийн үнэт зүйлс, Христ итгэлийн үйлсгүй байх үед юу болдог вэ? Би Христэд итгэгч гэсэн нэрнээс өөр зүйлгүй амьдардаг хүмүүс бий. Бидний амьдрал 2 нүртэй, магадгүй 20 нүртэйж харагдаж болох юм. Энэ бол жинхэнэ биш. Хэлбэр төдийхөн Христ итгэлийн амьдралаар бид ажиллаж байна гэсэн. Та бидний сайн мэдэх Загалмайлсан эцэг гэж нэгэн Холливуудын алдартай кино бий. Энэ киноны гол дүр бол Корлеоне гэр бүлийнхэн. Энэ хүн бол гэр бүлдээ маш их хайртай, үнэнч нэгэн эрхмийн тухай энэ кинонд өгүүлдэг. Гэр бүлдээ үнэнч, хайртай эр хүн ийм эрхэм гэж хэлэхэд Христэд итгэж та бидний хувьд хальт сонсоход итгэж хүмүүс бидний үнэт зүйлстэй их адилхан сонсогдож байгаа. Гэвч зөв ариун үйлсгүйгээр энэ гэр бүлийн үнэт зүйлс нь хүчирхийлэл, аллаг, шударга бус байдал болж хувирдгийг бид энэ киноноос цааш нь үргэлжлүүлэн хардаг. Өөр нэгэн амьдралд ойрхон жишээ. Заримдаа бид нар байгууллагын үүдээр орох үед, байгууллагын ханан дээр маш гоё эрхэмлэх зүйлс, үнэт зүйлсээ байгууллагууд жагсаан бичсэн байдаг. Харамсалтай нь тухайн байгууллагын үйлчилгээ, соёл нь хүмүүст өгч байгаа үйлчилгээ нь заримдаа яг ханан дээр байгаа тэр үнэт зүйлстэйгээ адилхан биш. Үйлдэл нь тэс өөр байгааг бид нар ажигладаг. Тэгэхээр үйлс болдог, ажил хэрэг болдог үнэт зүйлийн тухай та бид ярьж гин гэсэн. Энэ хоёрын хооронд зөрчил гардаг тухай бас бид ярилцж гин гэсэн. Дахиад би нэг жишээ татъя. Тойм сэтгүүлийн нэлээд дээр үеийн нэгэн дугаарт нийгмийн сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байгааг нэгэн нийтлэлч маш их өгөөтэй байдлаар бичсэн байна. Тэрээр ингэж хэлсэн. Мөн Холливуудын нэгэн киноны баатрын дүрээр нийгмийн сэтгэл зүйг төлөөлүүлээд ингэж хэлсэн байна. Гамп бол ажилдаа хариуцлагагүй ханддаг нэгэн биш. Зүгээр л удирдлагатай хүний нөөц хичнээн чухлыг мэдрүүлж байгаа нэгэн юм а гэж. Мөн Гамп бол залхуу биш. Зүгээр л ажил хийж, эрүүл мэндэ алдах эрсдлээс айж биеэ инхрэлдэг нэгэн гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл үнэт зүйл нь тусдаа, үйлдэл нь тусдаа нэг тэр сэтгэлийг танилцуулж байна гэсэн. Монголч эрдэмтэн Лев Гумилев гэдэг хүн өөрийн алдартай бүтээлдээ монголчуудыг талын бэртэгчид гэж тодорхойлсон байдаг. Магадгүй орчин цагт Гумилев амьдарч байсан бол монголчуудыг шимэгчид юм уу, паразитууд гэж хэлэх байсан байна. Гадны хүний нүдээр монгол хүний нийтлэг дүр төрх бол ингэж харагдаж бичигдсэн байна. Тэгээд дөнгөж сая ярьсан зүйлээ бүгдээрээ товч дүгнэе. Бид энэ хүртэл үйлс болж чадахгүй байгаа үнэт зүйлсийн талаар ярьлаа. Үг үйлдэл хоёр маань алд дэлэм зөрөөд байна гэдгийг монголчууд үг үйлдэл хоёр маань зөрөх гэж ярьдаг. Яг энэ зүйлийн талаар бид нар ярьлаа. Цааш нь бүгдээрээ 3 дахь хэсэг рүү бүгдээрээ очицгоё. Тэгвэл хэрхэн бидний үнэт зүйлс ажил хэрэг болох вэ? Тэгвэл хэрхэн бидний үнэт зүйлс яг ажилдаг, яг амьдрал болдог болж болох вэ? Энэ талаар бүгдээрээ ярилцъя.
Бидний сайн мэдэх Улаанбаал нэвтрүүлэг эхлэхдээ нэгэн богинохон шторкоор эхэлдэг. За нэлээд олон асуудал дэвшүүлсэн текстүүд хөвөрдөг. Тэгээд төгсгөлд нэг өгүүлбэр бичигдэж үлддэг. Энэ бол асуудал нь танд бас надад байна гэж хэлдэг. Яг үүнтэй адил үнэндээ бидний хийдэг зүйл юм уу? Бидний хийдэг ажилд гол асуудал байгаа юм биш. Харин Библи бидэнд юу ч хийсэн Бурхны алдрын төлөө хийж байгаарэ гэж хэлсэн байна. Юу ч хийсэн гэж, ямар ч ажлыг хийсэн гэж Библи хэлж байна. Мэдээж хүнд хор хөнөөл учруулах ажлын тухайд хэлээгүй тодорхой. Тэгэхээр ажил бол Бурханаас танд бас бидэнд өгсөн бэлэг байна. Заримд нь том үүрэг хариуцлага дагалддаг тийм ажлыг Бурхан даатгадаг бол заримд нь бага үүрэг хариуцлага дагалддаг тийм ажлыг Бурхан хариуцуулж хүлээлгэж өгдөг байна. Тэгэхээр ажлаа яаж хэрхэн хийх нь чухалч харин яагаад хийж байгаа учир шалтгаан тэр зорилго сэтэл нь бүр илүү чухал ач холбогдолтой байна. Миний ярих зүйлийн төгсгөл ойртож байна. Дүгнэлт болоод нэгэн практик алхмыг танд зөвлөмөр байна. Та тэмдэглэл хөтэлж байгаа бол тэмдэглэж авч болно. Та өөрийн ажлаа амьдралынхаа зорилготой холбохыг хичээгэр. Энэ бол маш чухал зүйл. Та өөрийн ажлаа амьдралынхаа зорилготой холбохыг хичээгэр. Олон хүмүүс ажил амьдралдаа залхаж мөн тэднийг зүдрээж туйлдуулдаг тэрхүү сэтгэлгээ үүнтэй ихээхэн хамааралтай. Олон хүмүүс ажил амьдралдаа залхаж тэднийг зүдрээж туйлдуулдаг тэрхүү сэтгэлгээ үүнтэй ихээхэн хамааралтай. Амьдралын зорилгоо олоогүйгээс үүнийгээ ажил харилцаа амьдралынхаа бусад талбаруудтайгаа холбодгүйгээс болж бид ажлаасаа залхаж ядардаг мөн ажилдаа сэтгэл дундуур үлддэг байна. Тэгэхээр таны ажил мөнх биш. Таны карьерч мөнх биш. Харин таны амьдралын зорилго бол мөнх юм. Тэгвэл бидний амьдралын зорилго юу вэ гэсэн асуулт бидний өмнө гарч ирнэ. Энэ бол хүн бүрт хамаатай чухал асуулт. Бичээс Библиэд үүнийг Бурхныг алдаршуулах гэж хэлдэг. Хүний амьдралын туйлын дээд оршин байгаа учир шалтгаан бол бид Бурханд алдрыг өгч амьдрах тэр амьдрал. Өөрөөр хэлбэл таны амьдралын бүх хэсэг, бүх талбарт Бурхан алдаршихыг харуулж амьдрна гэсэн үг. Та Бурханы алдрыг харуулж амьдарч байна уу? Таны амьдралаас, таны ажлаас хүмүүс Бурханыг харж байна уу? Гэр бүлийнхээ орчныг бүгдээр бодож үзцгээе. Хэрв та эцэг их бол магадгүй таны ажил бүтэн гэртээ хүүхдээ хардаг аав ээж бол та хамгийн сайн аав ээж байхыг хичээгэр. Таны энэ үүрэг хариуцлагч Бурханд маш эрхэм нандин юм. Үүгээрээ л та Бурханыг алдаршуулж байна гэсэн үг. Сургуулийн орчноо бүгдээр бодож үзье. Хэрв намайг сонсож байгаа сурагч оюутан дүүнер мань байвал Бурханы алдрыг гэртээч, сургууль дээрээч, найз нөхдийнхөө дундч тээж өргөж амьдраарай. Тэгвэл чиний амьдралаар Бурхан алдарших болно. Бурханы алдрын төлөө суралцах нь эрхэм ажил үйлс мөн. Ажлын талбар, ажлын байраа бүгдээр бодож үзцгээе. Хэрв та багш бол хамгийн сайн багш байхыг хичээгээрэй. Хэрв та эмч бол та энэ салбартаа хамгийн шилдэг нь байгаарай. Хэрв та инженер, бизнесмен, цэцэрлэгч, нарийн бичиг, механик, зохиол, цэвэрлэгч, нэгтлэн, түгээгч, тамирчин, тогооч, өмгөөлөгч, мэдээллийн технологийн ажилчин, барилгачин, жолооч бол та хийж байгаа бүхэн чинь Бурханыг алдаршуулах болтугай гэж би хэлмээр байна. Төгсгөлд нь Самуэль Исмаилс гэдэг хүний хэлсэн үгээр энэхүү яриагаа би өндөрлөе. Та бодлыг тарих үед үйлсийг хураана. Үйлсийг тарих үед дадал хөвшлийг хураана. Дадал хөвшлийг тарих үед зан чанарыг хураана. Зан чанарыг тарих үед та хувь тавиланг хураах болно. Бурхан агуу гэдгийг таны амьдрал, ажлаас хүмүүс харах болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ингээд удаах хэлтгчээр маань Asia Leadership Development Network Organization-ийн үүсгэн байгуулагч Болорхуу та бүхэнд Бурханы дуудлагын талаар хуваалцгалнаа. За сайн бацгаана уу. Энэ өдрийн халуун мэндийг хүргье. Тэгээд бас in Faith and Work энэ удаагийн болж байгаа ивент дээр хуваалцах боломжийг өгсөнд баярлалаа. Довчхон би өөрийгөө танилцуулчихъя. Өнөөдөр миний хуваалцах сэдэв бол
хэрхэн дуудлага олох, бас дуудлагаанд олохоор болохгүй тий дуудлагын дагуу маш үр дүнтэй хамгийн их нөлөөтэй импакттай амьдрах гэж ямар амьдрал юм бэ гэсэн энэ сэдвээр хуваалцах болно. Тэгээ миний давч намтраг бол би өөрөө Дэгдэнгийн Болорхоо гэдэг өвөр Монголын Шидэнгал аймаг нутагтай одоо эхнэр хүүхэд гэр бүлээрээ бид нэр Калифорниа мужийн нийслэл болох Сакраменто хотод тэгээ Америк нэгдсэн улсад амьдарч байгаа. Тэгээд ер нь бол өөрийгөө антрепренeur гэж боддог. Тэгээ боддог биш өнгөрсөн хэдэн жил бас бас яг антрепренеурийн замаараа бид олон жилийн бизнес эсвэл төрийн бас байгууллага дээр ажилласаар байгаа. Тэгээд та нар тус танигдсан зүйлсүүд байгаагүй манай хамтын адалгаа явуулдаг EOD гэсэн байгууллага байгаа. Үүнийг үүсгэн байгуулагч бас CEO-гээр ажиллаж байгаа. Тэгээ гэрэл тап байгаа. Бас манай Алди Шахтан байгаа. Тэгээ за өнгөрсөн жилүүдэд бас хийсэн project дотроос та нар зарим брендүүдийг таньж магадгүй. Бид нэрс өнгөрсөн EOD гэсэн байгууллагын төрийн бас байгууллагын хөрөө дотор бид нэрс бас 16-7 project хийсэн байгаа. Тэгээд энэ дотроос маш сайн явж байгаа project-ууд бас байна. Явах тухайн болсон project бас байна. Бас хүмүүсэд танигдсан social media залуу хүмүүстэр хүрдэг project байна. Антрепренеурүүдэд хүрдэг project бас байна. Podcast бас байна. Faith and Work байгаа. Гэрэл тап байгаа, coding байгаа. Маш олон төрлийн зүйлсүүд бид нэр оролцдог юм аа. Mercy Network гэж бас байгаа. За өнөөдрийнхөө яг сэдвүүдэд оръё. Өнөөдөр миний гол хуваалцах сэдв бол дуудлага. Тэгвэл дуудлага нэр ерөнхийдөө би бодоход хэрвээ бид нэр итгэгчийн хувьд бол энд оролцож байгаа хүмүүс эсвэл энэ видеогийг харж байгаа хичээл сууж байгаа хүмүүс бол ерөнхийдөө итгэгч гэд би бодож байгаа. Есүс итгэдэг дагалдагч болсон бидний хувьд бол дуудлага гэсэн үгийг байнга сонсдог. Итгэж биш хүн ч гэсэн дуудлага гэж ярьдаг. Би одоо Silicon Valley-гаас ойрхон амьдарч байгаа цахварын хөндий гэж байна шүү дээ. Цахварын хөндийд маш өндөр нөлөөтэй амжилттай явж байгаа хүмүүс итгэж биш хүн ч гэсэн дуудлага гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр дуудлага бол бидний ярьж байгаа дуудлага бол өөр. Бид нэр дуудлага гэж ярьж байгаа бидэнд дуудагдсан нэгэн байх хэрэгтэй. Тэгээ бидний дуудаж байгаа хүн байх хэрэгтэй. Бидний дуудсан хүн бол бидний бүтээгч эзэн Есүс байгаа. Тийм учраас зүгээр нэг ертөнцийн амжилт энэ төрлийн төлөө дуудагдсан биш. Бид харин хаанчил дотор үр дүнтэй амьдрах, хаанчил дотор нөлөөтэй амьдрах, эднийг алдаршуулах, өөрийгөө хэн болж дагдахцын зам дотроо өсөх энэ дээрээ ботсон дуудлага байгаа. За юуны урд дуудлагын хувьд бол ийм гурван төрлийн дуудлага байгаа. Тэгээ нэгдүгээрийн бол тэргүүн дуудлага гэж байна. Тэргүүн дуудлага дээр бол би утгад ерөнхий сум цуглаан бидний сонсдог газар яригддаг зүйлсөө ялгаагүй. Учир нь хэн байна уу? Та пастор болно уу? Мишонер болно уу? Зүгээр нэг эгээл жирийн гэртээ хүүхдээ харж сууж байгаа итгэгч ээж хүн болох уу? Эсвэл антрепренeur болох уу? Эсвэл компанид ажиллаж байгаа хүн болох уу? Оюутан болох уу? Эмч болох уу? Хэн ч хамаагүй. Бидний дуудлага аврагдсан нэгэн цагаас ертөнцийн эзнээ танд мэдсэн цагаас бидний тэргүүн дуудлага бол эзнийг хайрлж хөршөө хайрлах. Тэгээ агуу захирамж байгаа. Агуу тушаал байгаа. Бас агуу одоо хаанчлалын үүрэг хариуцлага байгаа. Тэгээ энэ дээр нь бол бид нар ямар ч ялгаагүй гэж би бодож байгаа. Гол асуудал нь бол энэ хоёр дахь дуудлага. Энэ хоёр дахь дуудлага дээр хурж ирэх үед бол хүн болов өөр байж болно. Учир нь энэ хоёр дахь дуудлага бол бүтээгч эзнээ зориг байгаа. Учир нь бидний дотор ингээ харалдаа бид нар хүн болгон за өнгөч өсөөсөн гадна ялгаатай хэлдэггүй бидний бэлэг авьяас байгаа ур чадвар боловсрал одоо бүх юм өөрчтэй. Адилхан нэг ч болохгүй сүм дотор за зүгээр ингээд итгэгч нар бие биеэ бид нар уулзсан ч ерөөсөө адилхан хүн байдаггүй. Хүн болгоны сэтгэл хөдлөлтөг зүйлсүүд өөр, хүн болгоны өөрийнхөө пашнтай зүрх сэтгэлээрээ ингээд тэрний төлөө энийг өөрчлөгдөөсэй гэдэг юм уу эсвэл энэ дээр би бэлэг авьяас ашиглаж юм хийе гэж боддог зүйлс нь өөр байж болдог байхгүй юу. За тэгэхэд энэ нэмнээ цаана бол хэдийн юм байгаа. Юуны урд ингээд дуудлага ярахаасаа өмнө биднээс ингээд нэг одоо юу гэдгийг ийм теологийн үдлэр хаанчлалын дотор юу оршиж байгаа вэ? Ийм тэнцвэртэй байдлын талаар мэдэх хэрэгтэй. Заримдаа бид ингээд дуудлага зөвхөн сүм цуглаан дотор л яригддаг санагддаг. Сүм цуглаан бол энэ ертөнцийн дэлхийн нэг хэсэг.
ийм том ертөнцийн дэлхийг эзэн бүтээсэн байгаа. Сүм бол тэрний дотор эзнийг төлөөлж амьдарч байгаа. Эзнийг гэрчлэхээр амьдарч байгаа хүмүүсийн нэг цугларал. Гэхдээ ертөнцийн дэлхий бол сүмөөс хол том л доо. Тийм үедээ тэгээ хүн бид энэ ертөнцийн дээр зүгээр л ганц бай амьдарч байгаа биш нийгмийн юм нэг тий амтан байгаа тий бид нэр хайртай хүмүүс байгаа, гэр бүл төрсэн цагаасаа ээж аав гэж хамаатан садна байгаа, ажил үүсгэж байгаа, сургууль соёл мэддэг боловсрал байгаа. Эргээд дээр нь тий ресурс санхүү мөнгө байгаа, ур чадвар, амьд харьцаа байгаа. Дотгошоо нь бид зүгээр өөрийн биеэ харалтай бид нар махан бие байгаа, уурах тарих байгаа, сүнс байгаа. Бас ингээд тий бид нарыг үзэл бодол ариун сүнс бас биедэр оршиж байгаа. Тэгэхээр ингээд дуудлага ярих үед энэ бүх цогц байдлыг бид нар мэдэх үед хаанчлын итгэмж байдлыг мэдэж тэнцвэртэй хандах үед бид дуудлагаа бас зөв байршлуулж чаднаа. Тийм учраас ингээд хоёр дахь дуудлага бол үнэхээр гайхамшигтай. Ягаад гэвэл одоо давуу талуудыг одоо хүмүүсэд ингээд бэлэг авьяас давуу талуудыг тэг ингээд судалсан судалгаа байгаа аахгүй нь Америкт бол хүн төрөлх хэдний бүх давуу талыг нэгт ингээд судалсан чинь 34 төрлийн давуу тал байдаг гинэ. Тэр нь бид бүр байгаа. Тэгээд хүн болгоно 34 давуу талыг ингээд захисаах юм бол дээрээс нь нэгтгэс тийм ингээд 2 3 ингээд доошоо 34-т нь орж ирэх юм бол тэгээд энэ нь бол яг ингээд ДНХ бүтэж чиглэл захисаалт нь хүн болгон өөр байдаг. Одоо Америкт энэ судалгаа хийгээд бараг 100 сая хүн энэ судалгаад орж өнгөрсөн. Гэхдээ давуу талыг гэж захисаал нь өөр байгаа гэж ийм үр дүндэр гарцсан. Нэг ч хүн адилхан давуу талтай бүх юм нь адилхан нэг ч гараагүй бодлоо. Тийм болохоор бидний хоёр дахь дуудлага дээр хурж ирэх үед бол өөр байж болно. Хүн болгоно нөлөө хүн болгоно амьдралдаа яаж амьдрах тэр амьдралын зам дотроо эзнийг алдаршуул маш өөрмөж юм хийх юм дуудлага байж болно. Эргээд гурав дахь нь бол олон дуудлага. Дуудлага гэх нэг л юм биш шүү дээ. Тэгээ бид нэр ингээд за би өөрийнхөө биеэр урдаар жишээ татъя л да. Миний дуудлага нэгдүгээр тий ажлын байр дээр би юу хийх үү гэдэг. Би сайн удирдахч, мандайлагч, байгууллагын зөв завж явцыг гэдэг юм дуудлагатай. Гэтэл би гэр бүлдөө орж ирэхэд би аав хүн болох дуудлага байгаа. Тий хүүхдүүдэд зөв өсгдөг, зөв үлгэр жишээ болдог, халамж хайртай, хангаадаг юм аав хүн болъё гэсэн дуудлагатай сүнслэг дуурал болдог. Гэтэл би нөхөр болох хэвээр дуудлага байгаа. Эхнэрдээ ямар нөхөр болох уу, тий шудраг гэр бүлдээ үлгэр жишээ болсон нөхөр болох дуудлага байгаа. За тэгээд би нутгийн сүмдээ явхад бас ямар дуудлага байж болох уу, тий миний бэлэг авьяасгүй тий би ингээд тий одоо mission in mind эсвэл strategic mind аягүй их байдаг. Тэгвэл энэ зүйлс давуу талаа нутгийн сүмдээ ашиглаж үйлчлэгддэг. Тэр миний дуудлага байгаа. Тэгвэл ингээ олон шатын дуудлага байж болно. Тэр нь зөвхөн нэг л одоо бид нэр эсэм бүлэг дагуулна, эсвэл махтан дуулна гэдэг ч юм нэг л бокс дотор хүний амьдрал байдаг биш. За эргээд урагшаа эргээд тэрийг томруулж явъя да. Хүний амьдралын улдрал гэж байдаг шүү дээ. Бид нар байгаагаараа хижээд 10 эдтэй, уяатай юм уу, залуу эсвэл 30 эдтэй 40 50-аараа байгаад л хувирахгүй биш. Хүн болгон өтлөх юм явж байгаа. Тэг би уяатан байхдаа уяатны үйлчлэгэнд явдаг байсан. Тэр үеийн миний дуудлага бол уяатны хэрхэн уяатны үйлчлэгээ сайн үйлчлэх үү. Тэ эргээд би сурж байгаа сат байсан. Би сурж байгаа үед бол би зүгээр л тэ сайн сурахч болох. Яаж тэ сургуулийн тэ ангийн гэртээ сургуулийн энэ аян замдаа тэ бүрдний алдаршуулж ээж аавынхаа өгсөн мөнгөөр би хамгийн сайн тэ гадаад уяатан болж үр дүнтэй амьдрах үү гэдэг дуудлага байсан. Төгсөөд тэ marketplace адад гарсан дуудлага маань бас өөр болсон. Одоо би яг ингээд 35-аас 45-ийн хооронд амьдарч байгаа. Энэ улиралдаа миний дуудлага бол илүү үр дүнтэй амьдрах гэсэн дуудлага байгаа. За энэс өтлөө насууд орох үед би илүү бас өөрт улирлын дуудлага болж болох байхаа. Энэ дуудлага бол олон байдлаар бас оршиж болно гэсэн бас хэлье гэсэн юм аа. Би танч нэг ингэж одоо ингээ ажиллахад манус Монгол сүм байна уу? Тийм монголчуудын дотор, монгол итгэгч нарын дотор бол сүнслэг дуудлага нь бусад юмээс чухал гэж хэлдэг. Үгүй сүнслэг дуудлага бол энэ бүх юмны нэг л хэсэг байгаа. Тэгээд сүнслэг мэдээж эрүүл байх хэрэгтэй. Гэтэл сүнс эрүүл байгаад за махан бие эрүүл бус. Тэгээд зан характер төвшил байхгүй. За тэгээд мэдлэг боловсрал байхгүй. Тэгээд нийгэмд хүнтэй амьд харьцаан дээр эрүүл бус. За тэгээд туйлшраад явах юм бол чиний төр дуудлага ямар ч нөлөөгүй болно. Мөртөө дуудлага дотор ч юм тэнцвэргүй байдалд орших болно. Эсвэл бид нэр туйлшрах, эсвэл шашинтлах байдалд орно.
Тэгээ дуудлага дотор бас ингээ эрүүл баланстай байх айгүй чухал юм аа. За Библи дотор дахиад харъя л да. Библи дотор энэ ажил төрлийн талаар тий Библийн бааtruуд юу хийдэг хүмүүс байсан бэ? Тий Авраам гэхнэр чинь баян малчин байсан гэсэн. Өнөөдрийнхээр хэрэг юм бол тий Йосеф ерөнхий сайд байсан гэж бодлоо. Тий Лук бол тий эмч байсан. Тий цаашлуул ингээд тий одоо бид нэр зөндөө олон харж болно. Өнөөдрээс Саймон гэхнэр чинь одоо манайхаар хэдүүд арс элдэг. Тухайн үед арс эдэж арсыг дизайн хийж гаргана гэдэг чинь одоо орчин үеэр хэлэх юм ба бараг тий Луи Вутон шиг ийм брендинг цүнх мөнхийн хүртэр гар цүнхийг хийдэг хүн байж болж байгаа байхгүй. За Есүс өөрөө ч гэсэн тий мужаан байсан байхгүй. Тэгэхээр дуудлага энэ хүмүүсийн хувьд бол мэдээж хаанчлал дотор тий өөрийнхөө дуудлагын дагуу амьдардаг мөртөө бас ажил үүс хажууд нь байсан. Тий бүх хүмүүс юм байсан. Ажил Библийн баатраас гадна бас зүгээр ингээд Библи дотор байдаг энэ ажил төрөл, тий ажил мэргэжлийн талаар бас бүгдээр харъя л да. Тий барилга байна уу, эсвэл бизнес байна уу, вену хийх мэргэжил байна уу, тариалан аж ахуйн байна уу, эсвэл тий бүр мал аж ахуйн хөгжүүлэх байна уу, эсвэл манлайллын ажил, тий удирдагч манлайллын ажил гэнэ үү, гэр бүлийн бизнес байна уу, эсвэл тий хөрөнгө оруулах, тий бүр цаашлуул бүр одоо тий ингээд бизнес хулдаж авах, тамбурсан бизнес яаж зарах, тий эсвэл зах зээл судалгаа хийх ийм төрлийн бизнесийн ийм одоо мэрэгэн ухаан гэдэг ч юм уу ийм ажил төрлийн талаарх одоо ишлэлүүд бол Библи дотор бол хангалттай байгаа. Энэ байгаа шалтгаан нь бас юу вэ гэхээр бидний дуудлага бол маш өргөн. Тий ямар төрлийг хийж яв хүн ч гэсэн энэ Библиэс мэрэгэн ухаан авч тий үнэт зүйлсүүд дээр төвлөрч тий хаанчил дотор тий үйлчлэх бас эднийг алдаршуулах орон зай байгаа гэсэн үг. Тэгээд сонсох дотроос тий энэ удаагийн конференц орж байгаа та нар тий хэн нэгэн хүн ямар ажил хийж байж болно. Тий зүгээр тий blue collar тий годамж цэвэрлдэг адил байсан байна уу, багш байна уу, эмч байна уу, тий хүүхдийн цэцэрлэг дадлаж байгаа юу, эсвэл бизнес хийж байгаа юу, эсвэл зүгээр гадаад компанид дадлаж байгаа юу, эсвэл зүгээр тий уятан байгаа юу. Та нар хүн болгон өөрийнхөө хэмжээндээ өөрийнхөө байгаа байдлаараа эснийг алдаршуулж болно гэснийг бол дахинтаа Библи гэрчилсэн байгаа. Тийм учраас ингээд хүн болгон зөвхөн сүм дотор дуудлагаанд биелэгдэх тийм шаардлага байхгүй. За тэгээд тэгвэл дуудлагын дотор ингээд тийм ингээд хүн болгон дуудлага олж мэддэг. Гэтэл дуудлагын дотор ингээд юу гэдгийг ийм гурван юм айгуу чухал байдаг. Нэг нь бол алсын хараа. Бид нэр юунэ төлөө амьдарч байгаа вэ гэж олж мэддэг. Дуудлага тэрвээ алсын хараа байхгүй бол дуудлага оршихгүй. Тэр дуудлага чи алсын хараанд явах тэр замын чинь гол юм болж байгаа. Why гэсний чи хариулж байгаа. За тэгээ бүтэнцэл гэж байгаа. Бүтэнцэл нь бол чиний илүү тий сурсан мэдлэг, чадвар, боловсрал чи яагаад ингээд тий одоо хөгжмийн авьяастай байх уу, эсвэл чи яагаад бүтээлч чадвартай байх уу, зарим хүн дизайн ихтэй сайн байдаг, зарим хүн тий логик сайн байдаг, зарим хүн номлохтаа сайн байдаг, зарим хүн устай цаг өнгөрөөд урамшуулгатаа сайн байдаг. Тэр бүтэнцэл энэ дотор багтж байгаа. За гурав дахь нь бол passion. Passion бол тий чамаа эмжиглдэг зүйлс чи юу вэ? Хүн болгоны эмжиглдэг зүйлсүүд өөр шүү дээ. Энэ дотор тий өнөөдөр Монголын шударга бас байдал, тэрний төлөө эмжиглдэг хүмүүс байна. Хүүхдүүд тий эмэгтэйчүүдийн тий туулж байгаа амьдралыг ядуу зүдүү байдлыг харж агаад эмжиглдэг хүмүүс байна. Өнөөдөр тий хүмүүс боловсралгүйгээ олж харж эмжиглдэг хүмүүс байна. Өнөөдөр тий бид нэр адил усан юм дээр харж эмжиглдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгвэл энэ эмжиглэх тэр зүрх сэтгэлийг ч гэсэн эзэн бидэнд тийм бидний махан бие дотор бидний уурга тархинд өгсөн байгаа. Бид зүрхээрээ мэдэрдэг зүйлсүүд байгаа. Тэгээ ихэнхий одоо нийгэмдэр адилдаг адлыг харъя л да. Одоо би ч гэсэн уулын тий технологийн компани, эмнэлгийн танах төхөөрөмжийн компанид адилжихтаа потенциалаа би аягуулсан ашигладаг байсан бизнес хийдэг, тий олон хүмүүстэй хөрөнгө оруулах, тий project management олон юм хэрэгэлдэг байсан. Тэгэхдээ тий passionтэй гэсгээ би сайн ашиглаж чадахгүй учраас миний хийж байгаа адил маань яг ингээд зүрх эмжиглж яж юусууд төр хүрт дийлэхгүй тийм юм сэтгэл дундуур амьдэрдэг байсан. За тэгэхэд сүм цуглааны хувьд бол ихэнхдээ алсын харааг нь ярьж өгдөг тий тэгсэн мөртөө passion-ыг бол ашиглаждаг. Тэгэхдээ одоо илүү
потенциал дээр хурж ирэх үед ашиглаж чаддаггүй хүмүүсийг яг тэрэн дотор нь оруулж тэг потенциалаараа maximize хийж юм уу хамгийн өндөр байдлаар ашиглуулж чадахгүй. Тэгэхээр ингээд зарим хүмүүс тий одоо жишээлбэл тий би гадна ус төр дээр авч байгаа хүн бодъё л да би сүм чуулгаанд очсноор яаж юу хийх вэ? Тий миний потенциал ашиглаж чадахгүй. Эсвэл технологи судалж байгаа хүн бодъё л да судалгаа хийж байгаа хүн байл бодъё л да. Сүм чуулгаанд надын хэрвээ зөөр очиод махтан дуулалт хийлгэн удирдуулна гэсэн үйлчлэн гэх юм бол над бол тэр ямар ч миний дур сонирхол биш. Тий пашнтай биш байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энийг маш томоор бодох юм бол хэрвээ тэнцвэртэй бид хэрвээ одоо дуудлага маш зөв олж амьдрыг үл энэ 3 бүргэний хотолцол байгаа энэ төвд нь энийг бол дуудлагынхаа төвөө олдсон хүмүүс. Тэгээ энийг бас тий англи хэл дээр sweet spot гэдэг. Sweet spot гэхмээр чинь яг байх ёстой газартаа байх ёстой цагтаа зөв юм хийж амьдарч байгаа шиг тийм мэдрэмжийг олох байхгүй. Тэгээ ингээд бид нэр дэлгүүрд явахнаар ингээд тий бэлээ авдаг штэ. Бэлээ авахд хэрвээ яг ингээд гарцсан зогсон бэлээ авч ингээд зөөх үе чинь мэддэг штэ. Оо энэ сайз юм уу бүх юм нэг таарсан. Яг надад зориулж бүтээсэн шиг тэрнтэй адилхан. Хэрвээ дуудлага олж зөв дуудахын дагуу амьдарч байгаа үед бол тийм мэдрэмжийг амар авдаг, баяр хөөргийг авдаг. Оо би яг энэний төлөө бүтээгдсэн гэсэн тэр мэдрэмжийг олж тэгж баяр хөөртэй бас тийм ингээд үр дүнч гэсэн мэдэрдэг хажууд байгаа хүмүүс чинь хүртэл тэрийг олж хамсдаг тэр хэмжээний одоо юу гэдэг нөлөөтэй тэр хэмжээний үйлчлэгээтэй болдог тэр хэмжээний ажил үр дүнтэй болдог. Тэгээ энийг бас одоо юу гэдэг Манлайлийн ухаан дотор бас ийм нэг юм ярьдаг юм. 80-20 зарчим гэдэг. 80-20 зарчим дотор гэдэг байхгүй. Яг ингээд sweet spot дотор орсон хүмүүсийг олж харах юм бол маш бага хичээл зүтгэл гаргаад маш өндөр үр дүндэр хүрдэг. Тэгээд энэ өндөр дээр хүрдэг хүмүүс нь бол ихэнх нь өөрийгөө хэн бэ гэснээр маш сайн мэддэг. Би юунэ төлөө тийм имжгэлдэг бай давуу талаа яаж maximize хийх үү гэдгийг сайн мэддэг хүмүүс нь бага хичээл зүтгэлээр их үр дүнд гардаг. Хэрвээ буруу газар байх юм бол тийм ингээд их хичээл зүтгэл гаргасан ч үр дүн гарах нь айгүй бага байдаг. Тэгээ энэ ч гэсэн TBS өөрөө гадаад дотоод амьдарч маш олон тийм өөрийгөө хүндэлж биширж тийм ингээд явдаг итгэгч тийм одоо нөлөөтэй хүмүүстэй таньдаг. Тэгээ тэр хүмүүсийг ер нь бол амьдралын ингээд ойлгож өөрийнх нь итгэлийн зам эргээд дуудлага олсон замыг илүү асуух тутмаа яг тэгж амьдарч байгаа хүмүүс нь бол яг бидний сая хэлсэн sweet spot-доо орцсон юм нөлөөтэй амьдарч байгаа байхгүй. Харин ингээд нэг дутууд оргон эсвэл олоогүй өөрийгөө ч олоогүй бас бусдыг нөлөөлөе гэж бодож тийм амьдрал биш байгаа гэснийг улам илүү олж харсан юм аа. За тэгэд дуудлагын цаана ингээд зүгээр ингээд бурхан таныг бүтөөсөн үед чамд өгсөн зүйлсийг урдаа бас нэг харъя л да. Бид нэрэнд байгаа хүн болгон за сонсчод ингээд өөрийнхөө амьдралаа хүн болгоны зориг харалт өөр. Хүн болгоны туусан амьдралын хэцүү даваа өөр байгаа. Хүн болгон чамд өөр тийм зан чанар байгаа. Хүн болгонд өгсөн боловсрал явсан зам өөр байгаа байхгүй. Чамд нөлөөлж чадах ментор ч гэсэн өөр. Чиний гэр гаралчаа өөр, соёл ухсаачаа өөр. Тэгээ чамд өгөх тэр network байна уу, эсвэл resume байна уу? Ер нь энд байгаа бүх завшаан, бүх юм өөр байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тийм өөрийнхөө бурхан надад өгсөн энэ өөр байдал дотор өөрийгөө хэн бэ гэж олж харах айгүй чухал байдаг. Тийм бид нэр дуудлага олж мэдэхгүй зарим хүмүүсийн бас нэг чухал юм нь бол өөрийгөө хэн бэ гэснээр мэддэггүй өөрийгөө яг хэн бэ гэдэг одоо энэ identity-ийн асуудлаас гадна хэл хязгаарын асуудал мэддэггүй гэнснийхэн дараа яг өөрийгөө яг давуу тал юу ашиглаж амьдруул илүү үр дүнтэй амьдрах уу гэснээр сайн мэдгүй. За би өөрийнхөө жишээгээр татъя л да. Тэгээд миний энэ өгсөн одоо сая энэ өгсөн бүх тийм амьдралаа бурханад өгсөн энэ боломжуудад би ингээ оноо өгсөн байхгүй. Нэг боломж нь аль оноо нь хамгийн өндөр байх уу. Тэгээд хамгийн өндөр өгсөн оноогуудаа би ингээ цуглуулад тэгээд яг миний хамгийн их одоо нөлөө давуу тал байгаа. Сая 34 давуу тал гэж ярьсан шүү дээ. 34 давуу талынхаа энэ тестийг та нар онлайнаар хийж болно. Онлайнаар Gallup гэсэн хүнээ нууцыг судалдаг юм дэлхийн том байгууллага байгаа. Бидний гаргасан юм нэг судалгаа байгаа. Тэрэн дээр нь тий Strengths Finder гэж давуу талаа олох гэдэг юм Strengths Finder тест гэж байгаа. Мөнгө төлөөд хамгийн
өндөр байгаа 5 давуу тал олж чадах юм бол тэрийг түшиж өнөөдөр баг амьдрахад чамд хамгийн үр дүнтэй амьдрах чадна. Тэгээ миний 5 өндөр давуу талыг би өндөр жагсаацсан байгаа. Нэгдүгээр нь бол би маш өндөр хурдтай имийг сурч ингэж эзэмшиж авах чадвар өндөр, strategic in mindтэй, idealistic, analytic, futuristic гэж гоё 5 юм. Тэгэд миний туулсан өнгөрөлт айгу өөр. Тэг миний туулсан эсвэл одоо resume ч гэсэн өөр, харж байгаа goal ч гэсэн өөр, opportunities гэсэн өөр. Тэгээ энийг жагсаагаад гарсан хойно энэ дотроо би яаж энэ бүх зүйлөөнийг зүгээр л нэг л хийж амьдрах биш. За нэг хүн ингээд нэг юм хийгээ амьдрах болоод тэр юмд үнэхээр бүр ортсон тэрнийхээ төлөө гэдэг бүх өглөө босод хинч хэлэхгүй ч тэр харал зарлал тодорхой бүртээ тэрийг бүр maximize хийж амьдрах хоёр чинь шал өөр шүү дээ. Тэгээд би entrepreneur болсон юм бас ийм одоо энэ ишлэлийг бол та нар бүгдээр мэднэ шүү дээ. Тийм 4 төрлийн хөрсөн дээр үр тавьсан юм жишээ байгаа Библиэлд. Тэгээ 4 төрлийн хөрсөн дээрс энийг бол баярын мэдээ хуваалцах дээр хүмүүс айгүй их ярьдаг. Зарим нь хүлээж авсангүй, хүлээж авсан бохор хугацаанд өсөөд эргээ явхан байсан. Эргээд яг тэнхээ хүлээж авсан хэдий гэдэг. Тэгээ миний хувьд бол энэ бас ингээд entrepreneur-уудын дуудлага гэж хэлж болно. Учир нь хүн болгон тий entrepreneur удаад тэр майндтэй, тийм чадвартай, чамд ч гэсэн чамд тийм болцоо байдаг. Гэтэл зарим хүмүүс бол тэрийг ашиглаж чадахгүй амьдэрсэн. Тэгээд энэ бол нэгдүгээр жишээ. Тэгвэл баг үр жимс суусангуутай амьдэрсэнтэй адилхан байна. Эсвэл бага ашиглалтай төгсөн. Эсвэл үнэхээр тий ашиглаж байгаа бизнес хийж байгаа нэг болгоогоод нэг юм аваад явж байгаа. Нөгөөх нь бол entrepreneur-ийн замаараа яваад маш өндөр шилдэг байгууллагуудыг босгосон, компаниуд гаргасан, олон хүнд ажил олгосон, бизнесээрээ дамжиж олсон санхүү мөнгөнд зөв юмд ашиглаж тий буцаж өөрийнхөө community эсвэл тий хаанчлалд ингээд хөрөнгө оруулж чадсан. Тий эргээд хийжгээ бизнесээрээ зөвхөн шилдэг зүйлсийг олон хүмүүс харуулсан. Тийм бүтээгдэн үйлчлэгээ нь олон хүний амьдралыг нөлөөлсөн. Байгууллагад нь адилж байгаа хүмүүс ч гэсэн тэр мэдрэмжийг авсан. Тийм байгууллага, тийм компаниг байгуулж эсвэл тийм үр дүнтэй амьдрах бол надад бол тийм entrepreneur болсон явд бол тийм 4 төрлийн хөрсөн хамгийн импакттай, хамгийн үр дүнтэй амьдарч байгаа хөрсөн шиг байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ ч гэсэн дуудлагын нэг хэсэг одоо миний хувьд entrepreneur болсон дуудлагын нэг хэсэг болоод байгаа. За тэгэд хүмүүс ингээд тийм одоо ажил үүс одоо хийжгээж үйсөрөө дамжиж яах вэ, хаанчл яаж алдарших вэ? Тийм миний хувьд бол би өөрийнхөө хийжгээ бизнесээрээ дамжаад эсвэл хийжгээ байгууллагаараа дамжаад хийжгээ адал төрлөөрөө дамжиж өөрийнхөө давуу тал, өөрийнхөө пашнаны жинхэнэ таньж мэдсэн. Зүгээр ингээд юу ч хийхгүй хүлээж суугаад таньж мэдсэн биш. Өнгөрсөн тий 10 хэдэн жил ингээд адилж байгаа 30-20-аад насны 30-аад наснаа ингээд адилж байгаа. Энэ бүх зүйлөө дахин давтаж гэрчилж орхины өгсөн байна гэсэн таньж үзсэн. Хоёр дахь нь тий өөрийнхөө хийж адлаараа намжиж би залуучуудыг хөгжүүлж ментор хийх, тэднэрт өсөх боломжийг хангах ийм завшааныг эзэн надад хангаасан. Бас эсвэл хийж адлаараа намжиж би бүтээгдэн үйлчлэгээ гаргаж энээрээ дамжиж тий ингээд харсан бүтөөсөн зүйлсээ харсныхаа дараа эзэн талархсан. Бас бүтөөсөн зүйлсээ харж сэтгэл хангалуун байдал төрсэн. Эзэн ч гэсэн тийм байгаа шүү дээ. Та нар мэдэн шүү Библи итгэдэг зэрэг эзэн ертөнцийн төлхий бүтөөсөн өдөр болгон бүтөөсөн гайхамшигтай харж эзэн энэ сайн байна гэж хэлсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр та биднэрт яг энэ бурхан автгай адилхан тийм мэдрэмж болоод DNA байгаа гэсэн үг байхгүй. Тийм бүтөөсөн зүйлсээр дамжиж бас тийм үнэхээр нийгмийн нэг асуудал эсвэл хэрэглэгчийн асуудал эсвэл сум цолооны нэг асуудал нийгмийн нэг асуудлыг шийдэх юм гарцаагийг орлож байгаа. Тийм хэрэгэд би ингээд хийж адлаараа намжиж үр дүн хүрч амжилтад хүрэх тутмаа миний нөлөөлөх талбайч гэсэн дагаж өөрчлөлтөнд тийм улс төрчин байна уу эсвэл тийм баян хүмүүс байна уу нөлөөтэй хүмүүсийг би таних боломж амар их байгаа. Тэгээд тэр хүмүүстэй адлах боломж ч гэсэн их болж байгаа. Тэгээд санхүүгийн эрх чөлөөнд бас тийм мэдээж хийж юм чи үр дүнтэй болох санхүүгийн тийм одоо
return гэж байна шүү дээ. Санхүүгийн боломж ч гэсэн илүү болно. Тэгээд санхүүгийн эрхчлөөнд хүрч гэр бүлээ хангаах боломжтой. Тэгээд бас ийм боломжид хүрсэн тулдаа бид нэр тийм Америкт ирж амьдарч хил газарт аялж очих юм боломжийг бас өгсөн байгаа. Тийм эргээд яг хадлаараа дамжаад бид нэр живчинкөө өөрийнхөө нөгөө хуурмаг шөтөө, далд шөтөөнтэйгээ тулж адлах болно. Заримдаа ингээд бид нар байхгүй үедээ бол тэрийг бус түнээс шүүмжлэхэд амархан. Гэтэл чи амжилтад хүрж бустай адилхан хүрэх үед чи бардам байдал байна уу? Эсвэл амжилтыг хөөцөлж байгаа байдал нь өөрийн чинь тийм өөрийнхөө биедээ амар тайван secure байгаа байдал уу? Эсвэл санхүү мөн эсвэл эрх мэдэл эсвэл ийм одоо нэр хүнд эмч өстийг харах байдал чинь өөр болдог. Тэгээд тэрнтэй живжигхэн эрүүл харьцаатай адилж чадахыг мэдэх болно. Тэгээ эргээд адлаашаа дамжиж шудраг бустай тулж адлах болцоотой болно. Эсвэл тий боломжгүй нэгэн ядуу нэгэн эсвэл тий боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч юм уу бид нэртэй адилхан тэр боломжийг хангахцсангүй нэгэнд бас тий бид нэр өрөөх боломжийг өгсөн байгаа. Тий тэгээд бас тий бас өөрийнхөө бизнесээр дамжиж тий живжигхэн бас итгэж биш хүн тий хөршөө хайрна гэснийг бас тий яг амьдралаараа дамжиж мэдэх бололцоотой байсан байгаа. За тэгээд тийм учраас би та нарт өнөөдөр тийм ингээд хамгийн сүүлийн слайдаа хуваалцахаар дамжиж хэлмээр байгаа нь тийм дуудлага олох зам дээр бити ингээд зөвхөн ингээд бокс дотор бодоорой. Бас тэгээд зөвхөн нэг л энэ удралдаан бодоорой. Амьдралын зам дотор дуудлага улмаас өөрчлөгдөх болно. Бас бидний мэдээд тэрүүн дуудлага өөрчлөгдөхгүй. Гэтэл тэр дотор байгаа хоёр дахь дуудлага байна уу? Эргээд олон дуудлага байна уу? Бүр өөрчлөгдөх болно. Мөртөө тэр нь нээлттэй байгаарай. Бас тэрийг зөв олсон хүмүүстэй цаан өнгөрөөгөөрэй. Тэгээд бас тэр хүмүүсээс та дуудлага яаж олсон бэ? Тэ? Өөрийнхөө дуудлагын талаас бас ментор юм уу өөр хүмүүстэй цаан өнгөрөөгөө асуух юм бол та дуудлагын дагуу илүү үр дүнтэй амьдрах болно гэдэгт би итгэж байгаа. Хамгийн сүүлийн хуваалцгийн нэшлэл бол тийм мэдээж Эфес номын 2:11. Тийм бурхан та нарыг маш гайхамшигтай болсон. Хүн болгоныг тэгээд бурхан өөрийнхөө агуу үйлсийн төлөө, гайхамшигтай үйлсийн төлөө, алдрын төлөө та нарыг бэлдсэн байгаа. Тийм учраас бид дуудлага олж тийм эзнээ алдаршуулъя, бас хөршөө хайрлая, бусдад өрөөл болъё. Зөвхөн өөрийнхөө амьдралдаа биш, харин тэг гэр бүл хамаатан садан хажууд байгаа найз нөхөд нийгэм хамт олондоо өрөөл болж амьдрахад энэ сайхан боломжийг тийм би та нарт өрөөж байна. Тэгээд бас миний энэ хуваалцсан зүйлсэд анхаарал тавьсан баярлалаа. Эзэн өрөөх болтугай. Баярлалаа. Конференц маань талдаа ороод байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн илтгэгчээр маань Зинт хүүхдийн клиникийн хөтөлбөрөнд засалж ганчмаг та бүхэндээ өөрийнхөө ажлын байр амьдрах сэтгэлийн талаар хуваалцах болно. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө би бас өөрийгөө танилцуулаад эхлэе гэж бодож байна. Намаа Ганчмаг гэдэг 3 хүүхэдтэй. За миний нөхрийг Шин Тулга гэдэг хотын хараа чуулганы пастораар удирдагчаар бол одоо ажилладаг ийм хүн байгаа. За би болохоор Зинт клиникт хүүхдийн одоо ийм эмнэлэг байгаа. Энэ клиниктэй бол одоо хөдөлгөөн засалж мэргэжлэр ажиллаж байгаа. За тэгэхээр хүн болгонд өөрсдийн гэсэн амьдралын ажил гараагаа эхлүүлсэн тийм нөхцөл шалтгаан үүслүүд бол байдаг. За миний хувьд болохоор миний хамгийн том охин одоо бараг 21-тэй. Анхны маань охин мэдээж бид нар Христ итгэгч хүмүүс учраас хүүхэд бүр бурхнаас ирсэн бэлэг хэмээн итгэдэг. Тэгээд маш их баяр хөөртэйгээр охиноо 20-21 жилийн өмнө үлгэдэн авч яхад эрүүл мэндийн нэг тодорхой шалтгаануудаас болоод бид хоёр эмнэлэгт маш удаан хэвтэх тийм хэвтчихсэн тийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр охины маань хувьд болохоор одоо ч гэсэн маш мундаг, эрүүл саруул одоо оюутан болоод ажил мэргэжлээс сонгоод явж байгаа. Гэхдээ яг тухайн үедээ нэраа авах үедээ шалтгаан тодорхойгүй байдлаар бид нар нэлээд хүнд оншуудыг тавьж тухайн үедээ бас хинт хандах, хаашаа явах, айл эмнэлэгт үзүүлэх гэх мэтлэнгээр маш олон ийм
над одоо залуухан гэр бүлдэл одоо тохирсон ийм бэрхшээл зовлонгуудын дундуур бол явж исэн. За тэгээд мэдээж залуу эцэг эхчүүдийн хувьд бид нар ямар нэгэн зүйл буруу хийсэн болов жирэмсэн байх үедээ өөрсөндөө сайн анхаараагүй болов хоол тэжээлийг сайн хангаж өгөөгүй болов гэх мэтлэнгээр залуу ээжүүд ихэвчлэн өөрсдөн дээрээ бурууг тогтоо яг ийм байдлаар ихэвчлэн өөрсдийгөө буруутгаж учир шалтгааныг хаах гэж хичээж явж байхдаа бид нар Оросын холбооны улс руу явж илаа. За урагшаага хятад руу ч юм уу Солонгос улс руу хүртэл зорж исэн. Тэгээ охиныгаа 8 нас хүрэхэд бидэрт эхэсний хайрын нэрлэлээр Америк нэгдсэн улсад үзүүлэх боломж гаргаж анх удаага тэр системийн гаралтай оншуудыг олж мэдсэн. Тэр нь нэгдүгээрт маш баяртай үйл байсан боловч энэ өвчин бол одоо эдгэрэх бол боломжгүй, эмчилгээ бол байдаггүй. Тодорхой хэмжээний одоо эмээс одоо хамааралтай. Тэгээд архаг маягтай иймэрхүү өвчин гэдгийг бол сонсоод нэг талаас бол ер нь жоохон сэтгэлээр бол унсан. Гэхдээ 8 жил хайж явж исэн зүйлийг олсондоо ямар ч байсан баярлсан. Тэгээ яагаад энэ мэргэжил рүү орсон бэ гэхээр яагаад хүүхдийн эмнэлэг салбар руу нэгдэж өөрийн хүч одоо оюун бодол ур чадвараа зориулсан бэ гэхээр бид нар өөрсдөө нөхөр битээр өөрсдөө яг тодорхой хугацаанд үйлчлүүлэгч байж үтсэн гэсэн үг. Тэгээ үйлчлүүлэгч байхын хэцүү зовлон бэрхшээл дундуур яг явж үтсэн. Энэ эмчтэр очин нэг өөр онш хэлнэ, нөгөө эмчтэр горилго тээж очин, дахиад нэг өөр зүйл хэлнэ. Тэгээд магадгүй яг одоо ч гэсэн эмнэлгийн байгууллагууд мэдээж ачаал ихтэй байдаг. Тэр болгон үйлчлүүлэгчтэй хандаал зөвхөн тэр одоо эмнэлгийн одоо нэр томьёо оншийг тайлбарлаж өгөхөөс гадна үйлчлүүлэгч хүн юу хүсдэг вэ гэхээр ямар гаргалгаа байдсан болоо, ямар найдвар байдсан болоо, тэгээ шинэлүү хаан юун дээр хөгжиж байгаа юм болоо, миний охинд найдвар байгаа юу гэх мэтлэнгээр иймэрхүү асуултандаа өөрөлдөх юм бол жоох юм халамжлах ийм зүйлсээр бол яагаад ч бидний хэрэгцээ бол хангахдахгүй байсан. Тэгээ дараа нь бид нар дараа нь би өөрөө 2000 ялангуяа 13 онд хүүхдийн мэс заслын эмч, төрийн сойрхолд түмэн насны эмчтэйгээ хамт за мөн хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор навчаа эмчтэйгээ хамт яг хүсэл зорилго нийлээд хүүхдийн салбар дээр, хүүхдийн анагаахын салбар дээр өөрсдийнхөө хүч оюун бодлыг бол дайчилцгаая. Ялангуяа үйлчлүүлэгчийн хувьд нэг номерт яг юу хүсдэг юм бэ? Яг юу эрэлхийлдэг юм бэ? Тэр хэрэгцээнд нь хурж ажиллах ийм хүсэл эрмэлзэлтэйгээр бид гурав хамтдаа анхлан Зент клиникийг бол үүсгэн байгуулсандаа миний хувьд одоо ч гэсэн маш их бахархалтай ханддаг. Тэгээд ажлын гараагаа бол ерөөхдөө анагаахын салбар руу бол ер нь бол охиноосоо болж орсон гэсэн үг. Охиныхон төлөө хайж, сурж, ирж мэдэж, уншиж явсаар агаад тэгээ нөхөр маань болохоор энэ бол миний 2 дахь мэрэгжил, миний хамгийн анхны мэрэгжил, захиргааны мэрэгжилтэй хүн байсан. Яг охиныгоо төрж явах үед тэгээд яг анагаахын салбар руу орж суралцах, энэ мэрэгжлийг эзэмших ийм одоо сэтлийг бол миний нөхөр надад өгч намайг маш олон жилийн турш дэмжиж бол ирсэн байдаг. Тэгэхээр одоо би ингээ ажил дээрээ ажиллаж явах үедээ мэдээж Христ итгэлт үндсэн суурь маань байгаа. Мөнхийн их эзэнд зориулсан миний бас хайр байгаа. Гэхдээ үүн дээр бас нэмэх нь түрүүн би нөгөө дурдчихсан өөрөө маш олон жил одоо хайж битгэрж эрен хайж одоо яг тэр хэрэгцээгээ бас бүрэн хангаж чадахгүй байсан тэр үйлчлүүлэгчийн зүрх сэтгэлийг би маш сайн мэддэг, ойлгодог учраас одоо ч гэсэн над дээр орж ирж буй өдөр бүр надад хандаж байгаа үйлчлүүлэгчд хэрэв би энэ хүний орн байсан бол яах вэ? Одоо яг одоо мөнхийн эзний хэлснээр хөршөө өөрийн адил хайрлах те хөрштмэн тохиолдсон зүйл үйлчлүүлэгч маань тохиолдсон зүйл хэрвээ надад тохиолдсон бол яах вэ? Тэр ээжийн зүрх сэтгэлийг ойлгох, тэр гэр бүлийн эдийн засгийг одоо ойлгож хүндэтгэх, тэр хүмүүсийн явсан зам, одоо тэр түүх, нухчаа, жаргалтай зовлонтой тэр бүх дундуур нь хамт явах гэж бол хичээдэг. Энэ маань намааг одоо яг энэ ижил мэрэгчлээ олон одоо хүмүүсээс жоохон ч гэсэн бас ялгаж өгдөг болоо гэж би бол боддог хувьдаа. Гэхдээ би ялгархын тулд юм уу эсвэл би өөрийгөө одоо илт давуу гэдэг тэрийг харуулахын тулд ажилддаг. Зүгээр яг л тэр хүмүүсийг хайрлах, хүндэтгэх, тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг сонсох иймэрхүү байдлаар бол ханддаг. Тэгэхээр итгэгч хүмүүс бид нар Христийг мэддэг, аврагдсан, эхэснээс ирсэн гайхамшигтай хайрыг бид нар амьдралдаа хүлээн авч мэдэрсэн.
Тэгээ маш олон хүмүүс охиныг маань Америк нэгдсэн улсад эмчлүүлээд онцлуулах гэж хаад маш олон хүмүүс бидний төлөө залбирч ирсэн. Маш олон хүмүүс эд хөрөнгө одоо санхүүгийн хувьд хүртэл тусалж ирсэн. Тэгэхээр энэ их одоо инрэл хайр боломжуудыг ивэлийг би өөрийнхөө бас амьдрал дээр харсан учраас мэдэрсэн учраас үнийг эргээгээд бусадтай хуваалцахад надад ерөөсө торох юм уу хоош өөрийгөө татах ч юм уу тиймэрхүү зүйл ер нь бол тохиолддгоо. За өшөө бас яг хоо их эсдэгдэг Христ итгэлтэй нийгэмдэр одоо ажиллаж байгаа амьдарч байгаа мэрэгжил нэгтэй ялангуяа хүмүүсээс иймэрхүү асуултууд бас их ирдэг. Та хагас бүтэн сайныг яаж өнгөрүүлдэг вэ? Миний ажлын газраас, миний одоо удирдлагуудын зүгээс мэдээж үйлчлүүлэгчийн хамгийн их одоо чухал одоо боломжтой цаг мөчүүд нь амралтын өдрүүд байдаг. Ням гаригуд байдаг. Гэхдээ үүнийг би ажил олгогч нартайгаа намайг ойлгодог одоо төмөн насны эмч навчаа эмчтайгаа маш сайн ойлголцож ярилцаж чаддаг. Тэгээ би ажлын бусад өдрүүдээр цагаа хэтрүүлэх ч юм уу эсвэл би давуулан биелүүлж ажиллаж чаддаг учраас би нэм гаргийг ялангуяа нэм гаригтаа амрах өөрийнхөө бие махбодыг шинчлэх, оюун бодлоо их эзэн дөргөх, бусад Христ итгэлтэй хүмүүстэйгээ хамт уулзах, залбирах энэ амралтын өдрийг сахих энийг бол би маш их одоо итгэмжтэйгээр бас хийх гэж бас хичээдэг. Тэгэхээр миний бас захиж хэлдэг зүйлс юу гэхээр залуучууд ажлын гараагаа эхлэхдээ мэдээж христчин болон христчин бус салбаруудад ажиллаж байгаа ажил олгогч нар бидрийг үргэлж хамгийн сайнараа хамгийн чин сэтгэлээсээ маш шаргуу одоо сайн хөдөлмөрлөхийг бол мэдээж хүсэж байгаа. Гэтэ та ажлын бусад 5-6 хоногуудад хамгийн сайнараа давуулан биелүүлж ажиллах тохиолдолд таны ажил олгогч нар танд бол амралтын өдрийг сахих нэм гаргийг сүмдээ чуулгандаа итгэгч одоо хүмүүстэй хамтдаа зориулах энэ цаг бол олддог гэж би бол итгэдэг. За дээрэс нь миний хувьд яг би их ивэлтэй хүн байна л да. Ажил олгогч нар маань манай одоо боссууд маань маш их өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Хэдийгээр тэр хүмүүс яг надтай адилхан итгэл үнэмшлэр итгэл үнэмшилтэй биш ч гэсэн заримдаа бараг надаас илүүтэй Христ итгэдэг хүн би шудраг байх хэвээр, би үнэнч байх хэвээр, би цагтаа ирдэг байх хэвээр, цагтаа явдаг байх хэвээр, би мөнгө хөрөнгө тооцоон дээр би үнэхээр одоо шудраг хандах цаг нарандаа хамгийн одоо сайнаа зориулах гэх мэтлэнгээр иймэрхүү шалгуур үзүүлэлтэн дээр бараг надаас илүү, бидрээс илүү маш шудраг ажилчтай хандж байгаа тэр өгөөмөр байдал, тэдрийг хайрлаж байгаа байдал надад маш гоё том тийм урам зориг өгдөг. Гэтэл би өнөөдөр өөрөө аврагч эхэснийгээ таньж мэдсэн. Би өөрөө энэ дэлхийн амьдрал мөнхийн одоо жаргал мөнхийн зовлонгийн талаар мэддэг хүн. Заримдаа яагаад ийм хүмүүсээс бас арай жоохон хол байна, арай жоохон хоцорж байна гэдгийг хүртэл би өөртөөс дахин сануулж илүү хамгийн сайнаа зориулах гэж бас хичээх гэж ажиллаж бас ажилласаар бол ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж ажил амьдралаа зохицуулах, итгэлийн амьдралаа уялдуулах нөхрийнхөө бас арт тал зогсож үйлчлэл тодорхой хэмжээгээр оролцох энэ болгоны тэнцвэр балансыг барих тийм бас амархан биш байдаг. Ялангуяа хүүхдүүд бага байхад одоо манай баг хүү бол 12 13 настай харьцангуй бас том болсон байгаа учраас бидэрт бас боломж байна. Гэхдээ бид нар үүнийг бүх юм одоо дэлгэр сайхан болсон цагт нь яг энэ итгэл үнэмшлээрээ амьдрах гэж хичээгээгүй, зүтгээгүй бид нар хамгийн анханасаа юу ч байхгүй байх үед ялангуяа бид нар өөрсдөө үйлчлүүлэгч байх үед бид нар өөрсдөө хэн нэгэн биш байх үедээ яг л ертөнцийн эзэн зориулсан хамгийн анхны хайраараа итгэлийн болон одоо ажил амьдралаа зохицуулах гэж бол хичээж ирж исэн. Тэгэхээр хүн болгонд хэцүү асуудлууд тулгардаг, хүн болгонд өдөр тутмын тэр үйлдэж байгаа ажил маань сүулдэ зүгээр юм автоматар хийгддэг болчтой те. Заримдаа тэнд яг зүрх сэтгэлд орж ирэхгүй байгаа юм шиг, заримдаа тэнд яг нэг юм гал халуун хайр байхгүй байгаа юм шиг. Нэрээ би яагаад ингэж өдөр болго ингэж ажиллах хэвээр билээ. Ялангуяа миний хувьд миний ажлын онцлог би хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй их ажилладаг учраас яг өнөөдөр жишээлбэл тэр хүүхдүүд маань над дээр ирлээ, хэд хоног дасгал хөдөлгөөнд явлаа, маргааш нь эдгрээд хөл дөрөө босдог ийм нөгөө хурдан үрдэн гардаг мэрэгжил биш учраас үйлчлэгчийн зүгээс, эцэг эхийн зүгээс, арга иргэний зүгээс, миний зүгээс маш их төсвөр төвчээр тэгээ хичээл зүтгэлийг шантрахгүй байдлыг найдвартай ямар нэгэн зүйлд найдсан тэр байдлаараа урагшлахгүй бол амархан унах, сэтгэлээр унах
бусадтай одоо өөрсдийгөө харьцуулах тийм боломжууд илүү одоо байдаг. Тийм учраас мэдээж би өөрчлөгч болгондоо өөрийнхөө итгэл үнэмшлийг эсвэл шууд хүүхдүүдийн төлөө залбирч гуйхад тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг би бас хүндэтгэж байгаа учраас заримдаа боломжгүй байдаг. Гэхдээ би дотроо тэр хүүхдэд гар хүрэх тоолондоо тэр хүүхдийг алхуулах гэж хичээхдээ мөлхөд сурах гэж би зааж сургах үедээ дотроо бол заавал залбирдаг. Эзэн минь энэ айлд, энэ хүүхдэд, энэ өрхөд, энэ аав ээжэд хайр инэрлээ та харуулж өгөөч. Та сайн сайхнаа асгаж өгөөч. Мэдээж ангаахын хувьд энэ оншууд бол идэх бол боломжгүй. Гэхдээ таны хувьд бол үргэлж гайхамшиг болох боломжтой. Та бол боломжгүй зүйлийг эзэн хэмээн би залбирах ийм уюуд надад зөндөөх байдаг. Заримдаа өөрчлөгчдөр надаас асуудаг тий. Магадгүй би одоо загалмаа ийм зүйлттэй зүгч юм уу эсвэл ширээн дээр маань Библи байх үед миний итгэл үнэмшлийг сонирхон асуух үед би мэдээж дуртаяа өөрийнхөө итгэл үнэмшлийг бас хүмүүстэйгээ хуваалцдаг байгаа. Их эзэн зориулсан хайр инэрлээ, их эзэн зориулсан өөрийн одоо дотоод тэр одоо зүрх сэтгэлийг заавал эмнэлгийн хүн болж заавал одоо над шиг үйлчлүүлэгчтэй харьцаж ийж эзний хайрыг гэрэлтүүлж байгаа гэсэн утгатай бол биш. Та мэдээж ямар ч мэрэгчлээ байж болно. Дэлхийн өнцөг булан бүрд маш олон мэрэгчлэр маш олон хүмүүс ажиллаж амьдарч байгаа. Гэтэ энэ болгоно нь Бурханаас өгөгдсөн одоо танд өгөгдсөн онцгой авьяас бэлэг бол байдаг. Миний хувьд бол ертөнцийн надад өгсөн авьяас бэлгийг би бол эмнэлгийн байгууллагад ашиглах нь бол зүйтэй маа гэдэг энэ дуудлагыг бол маш олон жилийн өмнө авсан учраас энэ дуудлагадаа илүү үнэнч одоо ихтгэл төгс ажиллаа хийхдээ хүртэл одоо илүү урам зоригтой бол ажилдаг. Гэхдээ мэдээж ялангуяа христэлтэй хүмүүс ажлын талбар дээр хэд хэдэн уруу татлагууд бол маш их байдаг. Нэг нь би сая өмнө дурдсан цагийн хувьд бидрийг мэдээж ажил олгогч нар маань хамгийн сайнаараа одоо бидний нөөц болцоог шавхаж дуусталт нь ажиллахыг бол хүсдэг нь энэ нийтлэг түгээмэл бол байдаг. Хоёрт нь түрүүн би бас цохосоос дурдсан санхүүгийн хувьд итгэмжтэй хүмүүсийг ажил олгогч нар маш сайн хайж идэг. Тэгэхээр бид нар бэлэн мөнгөн дээр харилцдаг, бид нар өршөөлөгчөөс мөнгө авдаг, цааш нь орлого олгож одоо тушаадаг гэдэг ч юм уу. Тэгэхээр миний хувьд мэдээж манай байгууллагын хувьд маш гоё тийм соёл бол тогтсон байдаг. Бид нар Христ итгэл үнэмшил энд хамаарахгүйгээр бид нар бүх эмч нар маш итгэмжтэй, санхүүгийн хувьд ямар нэгэн бодлоонтой биш орлого зарлагыг яг одоо тушааж чаддаг ийм бол соёлтой байгууллагад ажиллаж байгаа нь бас миний хувьд бас давуу тал байж магадгүй. Гэхдээ л бидэрт бол байнга л тийм уруу татлагууд бол ирдэг. Боломжууд бол үргэлж бол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл бол одоо шудраг бус байдал гэсэн үг тий. Тэгэхээр магадгүй зарим үйлчлүүлэгч нар миний энэ одоо хөслөө туслуулан ажиллаж байгаа, хичээж байгаа энэ байдлыг мань харахтаа танаа байгууллага төгөхгүйгээр одоо энэ их мөнгийг минийх чинь дандаа нэг курсээр ингэж нэг цувралаар явж байдаг учраас хүмүүс маш их хэмжээгээр ингэж бөөнд нь тушаах юм хандлагууд их байдаг. Тэгээ би энийг танд очиос сойж хүсэж байна. Та ингээд өөртөө аваа гэж шууд миний өрөөнд орж ирээд надад өгөх ийм тохиолдол бишгүүдэл гарч ирдэг. Гэтэ энэ тохиолдолд би тэр үйлчлүүлэгчийг бас хүндэтгэж байгаа учраас тэр хүмүүсийн зүрх сэтгэлд бас сэв суулгахыг хүсдэггүй. Гэхдээ би шударгаар хэлдэг. Би энэ байгууллагт хангалттай сайн ажиллаа хийдэг. Ажлын маань үнэлж цалин хүнсийг маань өгдөгөө. Тэгэхээр энэ орж ирж байгаа орлого одоо манай байгууллага руу явах хэрэгтэй. Тэгээ би тэр хүнийг хамт дагуулад ресепшн дээрээ санхүүч дээрээ очиод тэр мөнгийг тушаалгадаг. Тэгэхээр зарим хүмүүс гайхаад яагаад ийм юм хийж байгаа гэдэг ч юм уу те. Чиний оронд байсан бол бид нар ингэмээргүй гэх мэтлэнгээр. Гэхдээ энэ болгоныг миний ажил олгогч нар миний хамт олон харахгүй байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл шудраг байхыг би сонгодог. Миний зүрх сэтгэл их эзний өмнө найдвартай байхыг сонгодог. Би хожим мөнхийн эзний өмнө очих үедээ би сайн ажилчин байсан те. Би сайн итгэлээ сагсан ийм нэгэн итгэгч байхыг хүсдэг учраас санхүүгийн хувьд би үнэхээр уруу татлаганд бол үгүй гэж хэлхийг анхнаасаа бол сурсан. Үнийгээ ч гэсэн би бусад одоо итгэл нэгт ах эгч дүүс нартай улирлан дуурайж одоо захих бол маш их юм дуртай бол байдаг. Тэгээ магадгүй та ажлынхаа талбар дээр ганцаардах, би ганцаараа л Христ итгэлтэй хүн юм шиг, би ганцаараа л зүтгээд байгаа юм шиг, би ганцаараа л сайн сайхныг дэлгэрүүлэх гээд гэрэл давсан болох гээд хичээж байгаа юм шиг санагддаг тийм үе танд байдаг бах. Надад ч гэсэн тийм үе байдаг. Гэтэ Монголын одоо статистик судалгаа харах юм бол Христ итгэгч нарын хувь маш бага те 2-3% орчим.
Гэтэ та үүнийг үнэхээр чамлаж болохгүй, та ганцаараа гэж ерөөсөө бодож болохгүй. Дэлхийн өнцөг булан бүрт эсвэл энэ 2-3% бүртгэгдээгүй одоо тийм итгэл үнэмшлээ даруухнаар ажлын талбар дээрээ сахиж байгаа, хичээж байгаа ийм хүмүүс бол маш их байгаа гэж би бол итгэдэг. Ялангуяа бид нар Христтгэл Монголд орж ирээд 30 гаруй жилийн энэ богинохон хугацаанд та бид нар хамгийн анхны итгэлийн одоо тэр суурийг тавьж байгаа нийгэмд одоо хамгийн сайнараа нөлөөлөх гэж хичээж байгаа энэ цаг үед би таныг бити шантраасаа бити урам хугараасаа гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр та өөрийнхөө үр хүүхдүүдэд дараачийн үедээ одоо суурийг тавьж өгж байгаа учраас бид нар магадгүй жоохон юм бэрхшээлтэй замаар явж байгаа гэж магадгүй. Гэхдээ сайн сайхан үе ирнэ гэдэгт бол итгэж байгаа. Итгэл үнэмшлийг бид нар Монгол улсад эрх чөлөөтэйгээр бас зарлан тунхаглах, ажлын байран дээрээ өөрийнхөө итгэл үнэмшлийг бас авчрах ийм эрх чөлөөтэй оронд одоо арчилсан нийгэмд амьдарч байгаа да. Мөн ажил олгогч нар Христ итгэлтэй хүмүүсийг бас үнэн шудраг хүмүүсийг хайдаг энэ цаг үеийн нийгэмд амьдарч байгаа учраас бидний ирээдүй бол гэрэлтэй харагдаж байна гэж ойлгож байгаа. Баярлалаа анхаарал хандуулсанд. Конференц манд дуусгаад өгөхөд байна. Бүгдээрээ сүүлийн илтгэгчийг хүлээн авах өмнө дүгнэцгээе. Ажлын чуулгагийн талаар Амар төвшин пастор маань хуваалцлаа. Бурхны дуудлагын талаар Болорхой ах маань хуваалцлаа. Мөн ажлын байранд өөрийнхөө итгэлийн талаар ганчмэгч маань түрүүнд хуваалцсан. Ингээд бүгдээрээ сүүлийн илтгэгчийг хүлээн авцгаая. BAM Global-ийн тузын дарга Майд Түнэхийг та бүхэндээ баялаг бүтээлийн талаар хуваалцгаалнаа. Найзуудаа, өнөөдөр бид баялагын эргэн тойрондох асуудлууд, тэр дундаа бурхан ба хүмүүст зориулсан олон төрлийн баялаг бүтээх тухайг харах болно. Сэдвтээ орохоос өмнө би та нараас нэг асуулт асуумаар байна. Энэ нь дэлхийн бүх төвийн олон хүнээс давтан асуусан асуулт минь юм. Хэрв та манай эртний сүүлийн 50 жилийн хугацааг сайтар анзаарвал бидний амьдарж байгаа ертөнцид ядуурл ихсэн үү? Аль эсвэл хэвээрээ байгаа юу? Эсвэл бүр буурсан уу? Та юу гэж бодож байна? Доройтсон, сайжирсан, эсвэл хэвээрээ байгаа юу? Ихэнх хүмүүс ядуурл улам бүр нэмэгдэж, байдалд орцсон, эсвэл бараг өөрчлөгдөөгүй гэж боддог. Харин зөв хариулт нь ядуурл сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд маш хурдстайгаар буурсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн төрлөختний түүхэнд ядуурлаас гарсан хамгийн өндөр өсөлт бидний энэ үед тохиолдсон юм. Дэлхийн банкнаас гаргасан үзүүлэлтийг харуул. Жишээ нь 30 жилийн өмнө дэлхийн 3 хүн дутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр 10 хүн дутмын нэг нь ядуу гэж байгаа. Яаж ийм зүйл бий болов? Энэхүү өсөлт нь хандив тусламж эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөрүүд болон баялагын тараалтаас болоогүй. Харин худалдаа болон бизнесээр дамжин бий болсон. Ялангуяа жижиг дунд бизнесүүдийн бүтээсэн баялаг ийм өсөлтөд хүргэсэн. Тийм учраас бид зөвхөн баялаг бүтээх хэрэгцээг төдийгүй Библийн дагуух суурийг нь ойлгож түүхээс суралцсан хичээлүүдийг мэдэх нь хүмүүс болон нийгэмд маш их тустай. Ингэснээр бид үндэстнүүдэд үйлчлэх болно. Бараг 3 жилийн өмнө бид баялаг бүтээх хүрээнд олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тэнд бизнесийн, чуулган ба илгээлтийн мөн бусад бүх салбарыг тэргүүлж буй тэв тэвээс ирсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс байсан ба баялаг бүтээхтэй холбоотой асуудлыг Библийн түүхийн, олон улсын,
эдийн засгийн, илгээлт судлалын, мөн бүтээлийн халамж ба шударга ёс, хүний наймаа зэрэг өөр талуудаас харсан төдийгүй баялаг бүтээгтэй холбоотой асуудлыг ч бүх талаас нь авч хэлэлцсэн. Бид баялаг бүтээгтэй холбоотой 7 төрлийн судалгааны өгүүлэл гаргасан бөгөөд энэ сэдвээр сургалтын видео цувралууд бүтээсэн. Мөн бид олж мэдсэн бүхнээ нэг хуудас бүхий баялаг бүтээх тунхаг бичигт нэгтгэн дүгнэсэн. Би 17 хил дээр гарсан баялаг бүтээх тунхагаас дурдах бөгөөд энэ бүхэн миний madstunhack.com вебсайт дээр бэлэн байгаа. madstunhack.com дээр шүү. madstunhack.com. Бид ийхүү баялагын тухай ярихдаа яг юуны тухай өгүүлж байгаа вэ? Баялаг гэх англи үгийг бусад хэлэнд хөрвүүлэхэд заримдаа бэрхшээлтэй байдаг. Учир нь энэ үг олон өөр утга илэрхийлэх боломжтой. Заримдаа энэ нь зөвхөн мөнгө эсвэл хүмүүсийг баян болгох гэсэн утгатай ба энэ нь баялагын бүрэн агуулга биш юм. Тийм ээ, санхүүгийн баялаг гэж бий бөгөөд энэ нь баялаг бүтээхийн нэг л хэсэг нь. Үүнээс илүү их зүйлс бий. Бид мөн оюун санааны баялагын талаар ярьдаг. Хэрэв та миний хойно байгаа номуудыг харвал, тийм ээ, энэ нь хэдэн зууны туршид бүтээгдсэн оюун санааны баялагын нэг хэсэг нь юм. Бид бүтээгдсэн хөгжмийн хүрээнд Моцарт, Бах, Шведийн поп хамтлаг Абба, эсвэл таны бодож байгаа ямар ч дуртай хөгжимчин, эсвэл хамтлаг гэх мэт соёлын баялагын тухай ярьж болно. Хөгжмийн баялаг нь олон өөр төрлөөр бүтээгдсэн байна. Мөн хоолч ялгаагүй. Өөр төрлийн хоолнууд байдаг тийм үү? Янз бүрийн амтлагч гэдэл. Хүмүүс маш бүтээлч шин амт, шин хоолны төрлүүдийг үргэлжлүүлэн бүтээсээр л байна. Ийхүү баялагийг харахад баялаг олон төрөл байж болох бөгөөд төрөл бүрээр бүтээгдэх ёстой. Үүний ихэнд бизнес орж байна. Яагаад гэвэл Бурхан бизнесийг өөр төрлийн баялагуудыг бүтээх түлхүүр зэмсэг байхаар бүтээсэн. Баялаг бүтээх тунхагаас иш татвал бизнес нь санхүүгийн баялаг бүтээх онцгой хүчин чадалтай төдийгүй нийгмийн, оюун санааны, бие махбодын ба сүнслэг баялагийг оролцуулан бусад төрлийн баялагийг олон талуудад бүтээх чадамжтай. Тийм учраас бидний төвлөрөл баялаг бүтээх зэмсэг буюу бизнес дээр байх болно. Бид үүнийг хүмүүсийн болон нийтлэг сайн сайхны төлөө Бурхантай хамт хийдэг. Ингээд баялаг бүтээх талаар Библийн болон түүхийн өнцгөөс харцгаая. Библиэд баялагын тухай 3 өөр арга замыг өгүүлдэг. Нэгдүгээрт хураах. Энэ нь эд баялагийг өөртөө хураахыг хичээх. Би баян болохыг хүсэж байна. Энэ минийх байх ёстой. Энэ байдал бол хувиа хичээсэн бодлогогүй үйлс юм. Бичээс үүнийг зэмлэдэг. Хоёрдугаарт Библиэд баялаг нь хуваалцах ба төрөл бүрийн баялагийг хуваалцах талаар өгүүлдэг. Хэрэв танд байвал бусад бага зүйлстэй эсвэл байхгүй байгаа хүмүүстэй хуваалцах. Өгөх нь халамж үзүүлэх юм. Өгөхийг тушаасан ба өгөх нь хуваалцах нь ерөөлтөй хэмээн сайшаадаг. Энэ нь биднийг баялагын талаарх Библийн 3 дахь ойлголт руу хөтлөнө. Библийн дагуу бүтээхээс нааш хуваалцах баялаг гэж байхгүй. Тиймд бид Библийн зарчмаар баялаг бүтээх талаар ярих болно. Бурхан бол бүтээгч Бурхан. Тэр бэлхам дүүрнээр бүтээдэг. Бид цэцэглэн хөгжиж буй дэлхийг хардаг. Бүтээх тухайд Бурхан бол дутуу, энгийн уйдгартай Бурхан биш. Зүгээр л байгаль дээрх 2 жишээг харцгаая. Дэлхий дээр
360 мянган өөр төрлийн цог хорхоо байдаг. Жижиг үт хорхоо бэлхэн байдлаар буюу олон төрлөөр бүтээгдсэн. Магадгүй та үт хорхоо дургүй бол цэцгэнд дуртай байх. Захирмаа цэцэг их үзэсгэлэнтэй. Орчлон хорвоо дээр 30 мянган өөр төрлийн захирмаа бий. Хинд 30 мянган төрлийн захирмаа хэрэгтэй гэж? Хинд ч биш, тийм үү? Гэхдээ энэ нь Бурхан хинбэ гэдгийг бүтээлч байдал нь хязгааргүй бөгөөд сайн зүйлсийг бэлхэм дүрнээр биднийг таашааг гэсэндэ бидэнд зориулан бүтээгдсэнийг илэрхийлдэг. Цэцэгст үнэр, өнгө ба гоо сайхны баялаг төрлүүд бий. Бид бүтээлч байдал болон төрөл бүрийн баялагийг бүтээх талаар ярилцахад гоо сайхан чухал юм. Тийм учраас баялаг бүтээх тунхагийн эхэнд хэлэхдээ баялаг бүтээх нь бэлхэм дүүрэн олон төрлийн бүтээлтэй хөгжин цэцэглэж буй дэлхийг бүтээсэн бүтээгч Бурханаас ихтэй. Бид түүний дүр төрхөөр бүтээлч байж дүүрэн байдалд хөгжин цэцэглэх зүйлсийг бий болгохоор бүтээгдсэн. Мөн энэхүү бүтээлүүдэд ялгаатай олон төрлүүд байх ёстой. Тийм ч учраас бид зөвхөн нэг янзын шүдний оо хэрэглэдэггүй. Энэ нь бидний хинбэ гэдгийн илэрхийлэл биш гэж юу? Бид өөрсдөө ч олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион бүтээхээр бүтээгдсэн. Бизнест ч мөн адил. Бурхан нэгдмэл чанарыг нийгмийн төлөө бүтээсэн. Гурвлаар уршигч Бурхан хүн төрлөختөнд зориулан бүтээгдсэн. Бид ч мөн адил замаар нэгдмэл байхаар нийтийн төлөө бүтээлч байх болно. Бид Дэд хууль номын 8 дугаар бүлэгт Израиль хүмүүс Египтийн буулчлалоос гарч цөлд 40 жилийг өнгөрөөх үе болон хэрхэн амлагдсан газар нутагт хурч очсон талаар уншдаг. Энэхүү Дэд хууль номын 8 дугаар бүлэгт тэд амлагдсан газар нутагт орохын өмнөхөн Бурхан тэдэнд юу хийх талаар заавар өгдөг. Бурхан тэдэнд энэхүү амлагдсан газар нутагт сайн бизнесийн боломжууд байгааг болон тэдгээр боломжуудыг атгаж авахыг зөвлөдөг. Онцгойлон дурдах хоёр салбар нь хөдөө аж ахуй ба уул уурхай юм. Эдгээр бизнесийн боломжуудыг өөрийн болгох явцад бусад төрлийн баялагууд бүтээгдэг хэмээн дурддаг. Энэ үед бид өөрсдийн сайндаа энэ бүх баялагийг бүтээж чадлаа гэх эрсдэл бий гэдгийг Бурхан сануулдаг бөгөөд үүний дараа үгүй шүү дээ. Бурхан би өөрөө та нарт баялаг бүтээх энэхүү бэлэг авьяасыг өгсөн хэмээдэг. Тиймд бид эндээс баялаг бүтээх нь бурханлаг тушаал ба бэлэг авьяас хоёулаа юмаа гэдгийг харж болно. Би та нарт бизнесээр дамжин олон төрлийн баялагийг бүтээх бэлэг авьяас өгөх болно. Ирмая номын 29-р бүлэгт Израиль хүмүүс газар нутгаасаа дөрвөн гарч өөрсдийн сонгоогүй харь улсад очсон байх үед Бурхан тэдэнд тэр газартаа зүгээр л суугаад буцаж явах тухай санагалзан өөрсдийгөө тусгаарлалгүй. Харин тухайн орон нутгийнхаа зах зээлд оролцож амьдран буй хотдоо ивэл өрөөл болон өсөж хөгжих бизнес эхлүүлэн амьдран буй нутаг орон хот улсынхаа амар амгалан сайн сайхан бүрэн бүтэн байдлыг эрэлхийлэх хэмээн хэлдэг. Энэ бол том хүрээнд харсан хэтийн төлөв юм. Ийхүү баялаг бүтээх болон бизнесийн талаар дурдахад энэ нь зөвхөн миний гэр бүл биш юм. Бид илүү өргөн хүрээнд буюу хот улсынхаа хэмжээнд бодож байгаа бөгөөд бидэнд урт хугацааны хэтийн төлөв гэж бий. 2020 он бол COVID-19 вирусын улмаас амаргүй хэцүү байсан. Түүхийг эргэн санах нь зүйтэй болов. 1575 онд вирусын цар тахал Италийн Миланд гарсан бөгөөд хотын хамблам Чарльз Боромео ертөнцийг үзэх цогц үзэлтэй нэгэн байсан. Хүмүүсийн бие махбод, нийгэм,
эдийн засаг ба сүнсний хэрэгцээг ханхаар Бурхантай хүмүүстэй хамт ажиллаж байсан. Мөн тэрээр тухайн үлсэн нөхцөл байдалтай дараах байдлаар тэмцсэн. Үүнд эмнэлгүүдийг ажиллах хүчээр ханган олон нийтийн дунд зай барих дэглэмийг санаачилсан. Өнчин хүүхдүүд болон нялхаст онцгой хайр халамж үзүүлэн сүм чуулганыг гадаа талбайд зохион байгуулж халдвар тархах эрсдлийг бууруулсан ба ажлын байруудыг ч бий болгосон. Ингэснээр нэр төртөө хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна эрүүл мэндийн төлөх ажлын байр бий болгох, олон төрлийн баялаг бүтээхэд чухал үүрэгтэй. Энэ нь бидэнд өөрсдийн маань гарал угсааг сануулдаг. Та мэдж байгаа. Христэд итгэдэг бид өөрсдийн гарал угсаагаа мартах эсвэл үүнээсээ тасарч холдох ёсгүй. Бид мөн еврей уг гаралтай. Хэрв та еврейчүүдийн баялаг бүтээх ядуусын талаарх үзэл бодлыг харвал тэд тийм ээ ядуус туслах үүрэгтэй. Гэхдээ энэ нь юуны түрүүнд ажлын байр бий болгох ёстой гэж хэлдэг. Эдгээр ажил бизнесүүд нь янз бүрийн төрлийн баялагийг олж авах боломжтой. Одоо энэ нь зүгээр нэг сайхан санаа биш. Харин Библийн дагуух үзэл санаа. Бид үүний тухай хэрхэн боддог, баялаг бүтээх тухайд бидний ертөнцийг үзэх үзэл хэрхэн хэлбэрчснээс хамааран маш хүчтэйгээр сайн эсвэл муу нөлөөтэй байх боломжтой. Хэрв та Венесуэл улсыг харвал баялагын тараалт хэтэрсэн болон баялаг бүтээх арга замуудаа сүйтгэсэн байдлыг харж чадна. Бид 50 гаруй жилийн өмнө эдийн засгийн үзүүлэлтээр Сингапуртай адил түвшинд байсан улс орнуудыг Африк тивд харж болох ба эдгээр улсууд одоо ч туйдын ядуу хിവэр. Гэтэл Сингапур дэлхийн хамгийн баян улсын нэг болсон. Ялгаан тэд баялаг болон хөгжил цэцгэлтийг бизнесээр дамжин бүтээсэн үү эсвэл хандив тусламжинд тулгуурлан баялаг хуваалцахад төвлөрсөн үү? Тийм учраас энэ үнэхээр чухал юм. Дахиад баялаг бүтээх тунхагаас иш татвал бизнесээр дамжин баялаг бүтээх нь хүмүүс болон үндэстнүүдийг ядуурлаас гаргах батлагдсан хүч юм. Эргээд өөрсдийн их сурвалжаа харвал Папа Францис хэлэхдээ бизнес эрхлэх нь баялаг бүтээхэд болон дэлхийг хөгжүүлэхэд чиглэсэн үн цэнтэй ажил үүрэг юм. Ялангуяа ажлын байр бүтээхийг нийтлэг сайн сайхны төлөөх өөрийн үйлчлэлийн чухал хэсэг гэж үздэг бол энэ нь тухайн талбартаа хөгжил цэцгэлтийг түгээх үр нөлөөтэй их сурвалж байх боломжтой хэмээжээ. Бизнесийн тухай баялаг бүтээх тунхагт өгүүлснээр бид Бурхны дүр төрхийн дагуу түүнтэй хамт түүнд зориулан нийтлэг сайн сайхны төлөө бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бүтээхээр бүтээгдсэн. Баялаг бүтээх нь бурханлаг бэлэг, тушаал бөгөөд хүмүүс болон нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Бид энэхүү зарчмыг ялангуяа ядуу хүмүүсийн төлөө мөрдөх хэрэгтэй. Дахиад баялаг бүтээх тунхагаас дурдвал баялаг бүтээх нь үргэлж шударга байдал болон ядуусыг инэрхтэй хамт явах ёстой. Бид ядууралтай төдийгүй ядуурлын шалтгаануудтай тэмцэх хэрэгтэй гэж олон хэлдэг. Үүний толгойг баг зэрэг засаж баялагийг бүтээдэг шалтгаанууд юу вэ? Олон төрлийн баялагийг юу бүтээдэг вэ гэж асуухыг зөвлөж байна. Улмаар бид түүхээс дэлхийд даяарх туршлагаас үзэхэд бизнесүүд бол бүх үеийн хамгийн шилдэг баялаг бүтээгчид гэдгийг мэднэ. Иймд бид баялаг бүтээгчдийг урамшуулахыг хүсэж байна. Бизнес эрхлэгчдийг мөн тухайн бизнест ажиллаж буй баялаг бүтээгч хүмүүсийг ийхүү бид дахин баялаг бүтээх тунхагтай хамт
Баялаг бүтээгчид бүх хүмүүс болон үндэстнүүдийн дундах зах зээлд үйлчлэхээр бэлтгэгдэж илгээгдэх ба сүм чуулганаараа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой хэмээн хэлж байна. Хэрэв Бурхан таныг бизнес дуудсан бол энэ нь олон төрлийн баялагийг бизнесээр дамжин бүтээх бурханлаг дуудлага гэсэн үг шүү. Гэхдээ эдгээр нь бүх хүмүүс болон үндэстнүүдийн дунд гэсэн том хэтийн төлөвийн хүрээнд юм. Учир нь бид баялаг бүтээх талаар ярьж байгаа бөгөөд энэ нь ч мөн агуу захирамжийн дагуу байх ёстой. Тийм учраас би энэхүү илтгэлээ баялаг бүтээх тунхагийн төгсгөлд бичсэн уриалгаар өндөрлөе. Баялаг бүтээх нь нийгэм болон хүмүүсийг цогцоор нь өөрчлөх бидний илгээлтийн төв хэсэг гэж хүлээн авахыг сүм чуулгануудаасаа уриалж байна. Баялаг бүтээгчдийг бэлтгэж явуулах, үргэлжлэн өрнөх шин үйл явцад та бүхнийгээ уриалж байна. Баярлалаа. Бурхантай хамт хүмүүсийн төлөө олон төрлийн баялагийг бизнест бүх хүмүүсийн дунд бүтээхэд тань Бурхан таныг өрөөх болтугай. За та бүхэн өнөөдрийн ихтгэлүүдээс маш их урам зориг мөн ивэл авсан гэж одоо итгэж байна. Тэгээд өнөөдрийн энэ конференц маань нэг удаа ингээд болоод өнгөрдөг одоо үйл ажиллагаа төдий биш. Энэхүү үйлчлэлээр дамжуулаад бид бүхэн илүү өргөн хүрээнд цогц үйлчлэлийг одоо хийхээр зорж байна. За тухайлбал онлайн болон биеэр уулзалтуудыг хийж байгаа хэрэгсэтгэгч бизнес эрхлэгчдийн уулзалт. За технологийн салбар дахь итгэгчдийн уулзалт гэх мэт юм нөхөрлөл уулзалтуудыг хийж байна. За мөн ажил ба итгэл гэсэн энэ контент хөрөг нэвтрүүлгүүдийг одоо хийж эхлээд байна. За түүнчлэн та бүхэнд одоо танилцуулах гэж байгаа Библи судлалын материалуудыг бэлтгэн одоо өөрсдийн вебсайт болон YouVersion Библийн аппликейшн, за гэрэлт аппликейшнууд дээр одоо Faith and Work гэсэн одоо сувгаараа дамжуулаад та бүхэнд хүргэж байгаа маа. Тэгэхээр дараагийн уулзалт нөхөрлөлүүдэд бас та хамрагдаж болно. За мөн Faith and Work үйлчлэлээс гаргаж байгаа энэ контент нэвтрүүлгүүдийг бас та бүхэн хүлээж аваад суралцаасаа гэж хүсэж байна. За тэгээд хамтдаа цуулганаараа эсвэл ажлынхаа хамт олноороо та бүхэн энэ Библи судлалын материалуудыг бас хамтдаа суралцаасаа гэж хүсэж байна. Энэ одоо эдгээр бүх Библи судлалын материалууд нь одоо үнд хөлбөргүй нээлттэй байгаамаа. За та бүхэнд хүргэх дараагийн нэгэн чухал мэдээлэл бол Business as Mission байгууллага болон Luzana Movement-с хамтран бэлтгэн гаргасан баялаг бүтээлийн тунхаг бичиг гэсэн энэхүү одоо бичиг баримтад одоо Монголын үйлчлэлийн зүгээс нэгдэж монгол хэл рүүгээ хөрвүүлээд бас Монголын нийт итгэгч нартай одоо хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээ энэхүү тунхаг бичгийг бас монгол хэл дээр та бүхэн түрүүний дурдсан манай вебсайт болон эдгээр аппликейшнуудаас бас хүлээн авах боломжтой шүү. За ингээд энэ удаагийн итгэл ажил онлайн конференц үүгээр өндөрлөж байна. Тэгээ та бүгдийн нийгэм дэх ажил амьдралынхаа талбаруудад итгэл үнэмшлээ сахин хамгаалж гэрэл ба давс болон амьдрах их үйлсэд тань Бурхны ивэл өрөөлийг хүсэн өрөөё. За баяртай.